Hey guys, сайн байцгаана уу? За та нартай дахиад энэ өдрийн мэндийг хүргье. За би нэг хэд хоногийн өмнө шүү дээ. Одоо 2 хоногийн өмнө гараа гимтээсэн. Тэгээд бас юу ч хийж чаддгүй. За гэхдээ хөнгөн бэртэл учраас санаа зовлтгүй. Хэдхэн хоногийн дараа мэдээж идгээд буцаад одоо юм хийж чадна гэж бодож байна. За зарим нэг тохиолдол яг амьдрал ингэдэг те. Таныг ингээд хөлж хугараад ч юм уу эсвэл гарч хугараад ч юм уу ингээд таныг одоо өөрөөдөө чинь ганцаараа байлгах, өөртөөгөө байлгах, оюун бодлоо цэгцлэх тийм одоо зүйлийг танд амьдрал шууд ингээд за одоо хий, одоо босоо, одоо хангалттай гэдэг ингээд янз бүрээр дохио өгөөд байхад та тэрийг хүлээж авахгүй яваад байхаар таныг бүр цаанаас нь ингээд бүр яг тушаатч гэдэг юм уу. Яг юм хүнд байдалд оруулаад ингээд одоо хангалттай одоо чи амраач гэдэг юм одоо чи өөртөө ажиллах болсон гэсэн утгаар ингээд хөлөө гимтээгээд ч юм уу гэртээ суух тохиол бий. Гэхдээ яг тэрэн шиг би яг ингээд нөгөө хийх ёстой юм а хийхгүй ингээд энэ тэргээр жирэлзээл ингээд гүүгээдсэн болохоор намайг ингээд гарын мэн хөнкөн гимтээгээд тэгээд өнөөдөр бас гадуур гарах ажилтай байсан. Тэгээд гадуур гарыг гэсэн чи яг машин гардаг өдөр таарад тэгээ яг ингээд одоо яг хийх ёстой юм а хий одоо яг энэ YouTube-ийн видеогоо оруулаа гэж юм шиг яг ингээд намайг тушаад яг ийм момент ирлээ. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв бол ерөөсөө л таныг сэтгэл зүгээр өргөх, таны амьдралд тохиолдсон хүнд зүйл одоо мэдээж бүгдийн амьдралд хүнд зүйл тохиолддог те. Энэ зүйлээс одоо та яаж гарах ёстой юм бэ гэдэг тухай. За би яг өөртөө тохиолдсон. Тэгээд өөрөө энэ бүхнийг хайж ирж болоо. Тэгээд өөрөө энүүгээр практис дадлага бодит амьдрал дээр өөртөө хэрэглээ туршиж үзсэн. Энэ бүх аргаа, энэ бүх туулж ирсэн замаа, энэ бүх мэдрэмжүүдээ та бүхэндээ туслахын тулд, та бүхний сэтгэл зүгээр өргөхийн тулд, та бүхэнд мотивашн өгөхийн тулд та бүхнийг аз жаргалтай байгаасаа, инээмсэглээсээ, асуудлаасаа шийдээсээ, яг нэг тэр тойрог хайрцагт орчоод байгаа тэр хүнд харанхуй байдлаасаа гараасаа энд чинь би бол туслах баха гэсэн үднээс өнөөдрийн видеого оруулж байгаамаа. За ингээд яг одоо таны сэтгэл санаа маш их доогуур, за та сэтгэлээр унсан, ажил үйлс чинь бүтэхгүй. За хайр сэтгэл чинь бүтэхгүй, хайр сэтгэлийн ямар нэгэн асуудалтай. За тэгээд маш их төгшүүр айцтай, уйтгар гунигтай, эсвэл маш их хүчрхийлэл дарамтанд байгаа ч юм уу. Ер нь хүндэл байж болох одоо тэр бүх одоо хэцүү хүнд сөрөг сэтгэлийн мэдрэмжүүд танд байгаа бол та яг зөв видеого олсон байна. Та яг зөв одоо цагтаа надтай ингээ холбогдоод энэ видеог ол сонсч гинэ гэж одоо итгэхээрээ. За хүмүүс ярьдаг л да. Энэ ингээд ном уншсан. Зүгээр уншсан л номоо яриад байна штэ. Гэт ингээд хүнийг одоо юм ярихаар хүмүүс ингэж үгүйсгдэг. За гэхдээ тэр зүгээр. Таны хүнд оромжлол нь, таны хүн үгүйсгэх нь бүх юм зүгээр. Яагаад гэхээр ерөөсөө мэдлэг гэдэг чинь ерөөсөө л энэ юм байна. Бид нэр ихээс төрөхдөө мэдлэгээ аваад төрдөг шүү дээ, тэ. За урьд төрөл мөрөл за тэрний дараагийн одоо хідэн төрлөөдөө бүрч санахгүй. За тэгэхээр бид нар ээжээсээ анх хүүхэд болж төрөхдөө хов хоосон цав цагаан цаас шиг төрдөг. Тэгээ бид нар амьдралын явцад баг багаар за нийгмээс, гэр бүлээсээ, сургуулаас, ихтэй сургуулаас, номноос, хүмүүсийн харилцаанаас юм ингээд янз бүрийн юмыг яг бидний тарих видео бичлэг шиг ингээд бичиж хурааж авдаг. Тэгээ тэр бүхэн таны тархинд боловсрогдоод уучлаарай. Тэгээд тэр таны мэдлэг болж үлддэг. Тийм биз? Зарим мэдлэгийг бол одоо хүмүүс их мэдгч гэж ярьдаг шүү дээ. Яагаад тэр хүний их мэдгч гэдэг байгаа вэ гэхээр нөгөө хүн чинь юмыг зүгээр хин нэгнээс олж сонсоод ч юм уу зүгээр нэг юмнаас уншичаад ч юм уу. Тэгээ тэр одоо онол тэр мэдлэгийг гүн гүнзгий ухаарч мэдэрч өөр дээрээ туршаагүй ээжиж ингэж ярихаар их мэдгч гэдэг байгаа тийм. Энэ дээрээ бол би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр яг миний ярих гэж байгаа энэ зүйл бол яг би өөрөө туулсан шүү, өөрөө үзсэн шүү, өөрөө ингээд мэдрээд ингээд энэ бүхний ард гарч чадсан шүү гэдэг утгаар нь та бүхэндээ маш үнэн цэнтэй байх болов уу гэж бодож байна. За ингээд сэтгэл готрол одоо сэтгэл зүйн талаар яриа. За бид нар одоо ингээд өнөөдөр яг харж байна л да би гадуур ингээд гараал яг олонний дунд ингээд ороод явхад хүмүүстэй яг ингээл гадаад төрхөндөө инээмсэглээл эсвэл ингээл гой хувцас өмсөөл ингээл найзлуудаагаа ч юм уу найз охинтойгоо ч юм уу яг ингээ гэр бүлээрээ явж байгаа эсвэл одоо найзуудтайгаа явж байгаа ингээд хүмүүсийг яг ингээ харахаар тэд нар зүгээр л яг ингээд наана баг зүгээд байгаа байхгүй юу. За тэрийг бол мэдээж хүн баг зүлгүүл яг нийгэмд орох юм чинь одоо учир зүггүй олон хүний өмнө ороод гашгараад ч юм уу үлээдэж болохгүй шүү дээ. Бид нар нийгмийн хэв журам соёл бие авч явах соёл гэдэг үгээс учраас бид нар нийгэмд оролцохдоо яалтчгүй баг зүөх хэрэг гардаг. Энэ буруу биш ээ.
Гэхдээ тэр хүмүүсийн дотоод ертөнц, тэр хүмүүсийн сэтгэл зүй, тэр хүмүүсийн энерги, тэр зүрхнийхээ баяр баясгал байна уу гэд харахаар ерөөсөө хүмүүс айгүй их унтарсан, айгүй их сэтгэл готролтой, айгүй ханамжгүй. Яагаад ч нэг тийм байна. Тэгэд ерөөсөө ингээд хүмүүст залуучуудад ялангуяа айгүй их тийм хайр сэтгэлийн асуудал байна. Одоо ингээд жишээ нь би ингээд машинтайгаа явж исэн байхгүй хүүтэйгээ хамт. Тэгээд нөгөө хүүдээ би нэг үзэсгэлэн үзүүлэх гээд бид хоёр ингээд явжсан. Айгүй түүжрээл. Тэгээд тэр өдөр айгүй их тэндгүү зам хаацсан байсан. Тэгээд би ингээд нөгөө зам хаацсан байсан учраас буцаж иргээл ингээд бид хоёр нөгөө машины зогсоол болохгүй л ингээд айгүй их явж исэн. Тэгээд ингээд түгжрээ зогсож исэн чинь нөгөө халуун өдрөө харан би машиныхын цохыг доош нь онгоолчоод буулгачаад сууж исэн. Нэг айгүй хөөрхөн охин банд хоёр явж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо үерхтэх нь бол маш тодорхой. За тэгээд тэр найз охин хөөхөн тийм бондгордуу тийм хөөхөн цагаан охин байсан байхгүй юу. Тэгээд тэр хоёр ингээд алхаад явж исэн чинь яг одоо эсрэг талаас нь нэг хоёр нилээд бас хөөхөн охин ингээд тэр хоёртой ингээд зөрөөд өнгөрж байгаа байхгүй. Тэгээ яг би тэр момент ингээд ажигласан чинь анзаарсан чинь нөгөө найз залуу нь болохоор яг нөгөө нэг зөрөөд өнгөрч байгаа хоёр охин руу ч амар тийм шухарсан. Айгуу тийм хүсэмжит тийм харцаар ингээд харж байгаа байхгүй юу. Тэгээ тэрий чинь хажууд нөгөө найз хүн мэдэрч байгаа шүү дээ. Эмэгтэй хүн ялангуяа маш мэдрэмжтэй, маш газарлан энергитэй байдэн шүү дээ. За тийм учраас нөгөө найз охин амар feeling down болж байгаа байхгүй тий. Найз залуу нь тэрнээс илүү зүгээр танихгүй зөрөөд өнгөрсөн эмэгтэй хүнийг айгүй илүүд яг тэрхэн хоромд үдчихлээ. Тэрхэн хором тэр хоёрыг амар шохорхоод харчлаа гэд. Яг мэдээж сайхны өмнө харц буруугүй хүн мэдээж хүнс шохорхолгүй л яах вэ? Хайрлгүй л яах вэ? Гой сайхан юмыг харлгүй л яах вэ? Тэгэхээр энэ дээр яг би нэг алийг буруутгаагүй. Яагаад гэхээр тэр хоёр охин банд хоёр үерхэж байгаа тий. Яагаад ийм жижигэн зүгээр нэг хоёр охин зөрөөд өнгөрөх тоолонд найз залуу тийшээ харахад тэр охин ингээд айгүй их зүрх сэтгэл нь өвдөө. Тэр нь айгүй бүр царайнаас нь илт харагдаж байгаа хгүй. Тэгээ найз залуу ч гэсэн яагаад найз охиноо одоо мэдээж хайрлаад нэгэндээ татагтаа шохорхол үерхэж байгаа шүү дээ. Тэгэд яагаад найз залуу охиноо тийм байдалд ингээд оруулж байгаа юм бэ гэд. За энэ дээр ерөөсөө л нэг шалтгаан байгаа. Юу вэ гэхээр яг тэр хоёр хүн, за тэр хоёрыг ч ярилдгүй, ер нь бусад хүмүүс зүрхнээсээ холбогдож чадаагүй. Чин зүрхнээсээ ямар ч нөхцөлгүйгээр нэгнийгээ хайрлахгүй байна гэсэн үг баггүй юу? Хэрвээ та хин нэгэн хүнд хайртай бол, хэрвээ та хин нэгэн хүнийг нөхцөлгүй хайрладаг бол та тэр хүний за мэдээж гадаад үзэн чул бэлгүй яг хүн гоё үнэртэй, биеэ гоё авч явдаг, соёлтой, гоё хувцалдаг, цэвэрхэн, хөөрхөн байлгүй л яг. Гэтэ хүний зүрх сэтгэл, хүний дотроосоо гэрэлтдэг гоо үзгсэн тэр зүрхний тэр гоё чанарыг ерөөсөө мэдрээгүй хоорондоо нэвтрэлцэхгүй байх гэсэн үг. Тэгэл энээс болол юу гэмдэ те би чам хаяа явахад бэлэн штэ шууд үгээр хэлэхгүй ч гэсэн үйлслэр юм харагддаг те яг хүн би чамд дургу гэд хэлэхгүй ч гэсэн тэр хүний үйлдэл тэр хүний мууд тэр хүний харц биеийн хөдөлгөөн бодлынхан энерги тэрнээс ингээд хүний үгийг уншиж болдог. Тэгэхээр тэр хосууд ерөөсөө чин зүрхнээсээ холбогдохгүй байна. За хоёрт өнөөдөр ингээд манай эмэгтэйчүүд айгүй их нөгөө хараар тавилт айгүй их ярьж байна. За ирчүүдтэй би ингээд найзлал бас ингэдэг болохоор мэдэхгүй байна. Эрэгтэй хүмүүс хоорондоо юу гэж ярьдаг. За эмэгтэйчүүд бол айгүй хэцүү ярьж штэ. Тэгээ за би хитүү хүүхэдтэй нөхөртөөгөө хэдэн жил ингээд амьдарчлаа. Тэгсэн чинь манай нөхөр тэгэж баригдаад, ингэж баригдаад тэгэж миний араар тавиад ингээд надад айгүй хэцүү байна гэд ингээд ярьж байгаа байхгүй. Тэр эмэгтэйчүүдийн өвдөлт үнэхээр би ойлгож байна, би мэдэрч байна. За тэгвэл ladies нэг юмыг л ойлго. Юу вэ гэхээр бид нар ер нь хоёр хүний харилцаан дээр ер нь хүмүүстэй харилцах харилцаан дээр бид нар дандаа хин нэгнийг өмчлөх гээд байдаг. Энэ бол миний нөхөр. Миний нөхөр юм чинь ямар ч эмэгтэйтэй уулзахсгүй, ямар ч эмэгтэйтэй чатлахсгүй ч гэдэм үү те, ямар ч эмэгтэй рүү харж инээж болохгүй, тэр ямар ч эмэгтэйтэй хамт happy байж болохгүй. Энэ миний хүүхэд юм чинь миний аав, миний ээж гэд ингээд бид нар дандаа ингээд юмыг өмчлөх гээд байдаг. Хүмүүсийг, амьд хүмүүсийг. Тэгэхээр яг нэг юмыг ойлго. Хүн гэдэг чинь эд зүйл тавилга биш шүү дээ. Бид нар чинь чөлөөт сүнстэй, бид нар эрх чөлөөтэй өөр ертөнцтэй, өөрийн хайр, өөрийн зорилгыг агуулж төрсөн тийм. Тэгэхээр амьд хүнийг өмчлөн гэдэг бол ерөөсөө энэ хандлага чинь өөрөө ихэндээ буруу байгаамаа.
За мэдээж таны хайрлсан, таны бүх амьдралаа зориулсан үр хүүхдийн төрүүлээд ингээд гэр бүл болоод энэ эр хүн насан туршдаа миний эр хүн болоод намайг хайрлаад ингээд явнаа гэд итгэсэн эр нөхөр чинь мэдээж араар тавихаар ямар олиг байх юм бэ? Мэдээж таны зүрх зүсэгдэн, таны зүрх хэмлэгдэн тэр ойлгомжтой. Гэхдээ ladies нэг юмыг сана. Юу вэ гэхээр хэрвээ тэр эрэгтэй хүн за олон талаар нь ойлгож болно. За хэрвээ тэр эрэгтэй хүн үнэхээр тантай чин зүрхнээсээ холбогдоод, чин сэтгэлээсээ холбогдоод таныг ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг бол тэр хизээж таны араар тавихгүй. Таны араар тавихгүй байхгүй юу? Энэ хорвоо дээр бүхэл ирчүүд араар тавьдаг, бүхэл ихнэрүүд араар тавьдаг гэсэн юм биш шүү дээ. Гайхалтай гэр бүл байдаг. Гайхалтай хосын харилцаа, гайхалтай хайрын холбоо гэж байдаг. Нэгт. За хоёр нөгөө талаасаа ер нь хүмүүсийг ямар ч хүүсний хүн бай, ямар ч насны хүн бай, хүнийг ер нь дүгнж болдог. За хэрвээ хүн бие махбодтой оршсон хүн байвал биедээ оршсон, оюундаа оршсон, за сүнслэг байдлаараа гэд 3 хуваажганалтай хүнийг. За хэрвээ хүн бие махбодтой оршсон хүн байвал тэр хүн ерөөсөө л амьдралын тойрог нь хоол, секс, нойр. Яг ингэж явдаг. Оюун ухаандаа оршсон хүн бол арай тэр секс тэр хүний амьдралаас одоо ерөнхийдөө байхгүй болдог гэсэн үг. Тэр хүн нэг тийм сексийг хүсээл, секс л болж чухал. Ирчүүд тэнэг биш шүү дээ. Бүх ирчүүд л секс хүсээл, секс гэдэг юм биш шүү дээ. Тэгэхээр оюун ухаандаа оршсон хүн бол яах вэ гэхээр мэдлэг, мэдээлэл, за одоо юу гэдэг нь гоё хөгжим, амьдралын таашаал, урлагч гэдэг юм руу. За дээд сүнслэг рүү одоо сүнслэг талдаа оршиж байгаа юм бол одоо бүр одоо гоё агуу болгоно шүү дээ. Айгүй гоё хүмүүсийн сайн сайхны төлөө хүмүүсийг одоо хязгааргүй, инэрэнгүү ямар ч одоо тийм шалтгаангүйгээр одоо хайрладаг одоо юу гэж хэлэх юм одоо биднийхаар бол одоо Аллах бурхан ч гэх юм уу, Есүс Христ ч гэх юм уу, за одоо өвөг дээдсийн маань сүр сүлд ч гэх юм уу, за гэгээрсэн мэрэгдүүл ч гэх юм уу, за тийм хэмжээр орж ийн гэсэн үг. Тэгэхээр нөхрөө та ер нь яг одоо бид нар нэг ямар нэг юмыг тэгдэг штэ. За угаасаа л энэ юм гэл хэрүүл хийгээд гомдоо тэрэнд одоо үзэн ядаад мэдээж хүн чи үзэн ядалгүй яах вэ? Гомдлгүй яах вэ? Уйлалгүй яах вэ? Хэмлэлдэлгүй л яах вэ? Гэхдээ та тэр хүнийг тэр одоо шалтгааныг тэр яагаад ингэж байгааг зүгээр л ойлгочих. Хэрвээ та ойлгоод мэдчих юм бол зүгээр л энэ бүхэн танаас алдуураад явчин. Зүгээр л та уучлалтан, зүгээр л та буцаад амар амгалан байж чадна. Тэгэхээр таны эр нөхөр үнэхээр одоо магадгүй карманыхаа төвшөнд маш олон эмэгтэй хүнтэй орооцолдох ёстой, маш олон хүүхнүүдтэй холбоонд орох ёстой. За тэр нь бүр ингээд цаанаас нь кармтай төрцөн, тэр хүний тийм үйлүүд нь дуусаагүй. За тэгээ дээрээс нь тэр хүн бие махбодтой оршсон. Тэгээ нөгөө хоол секс нойр гэдэг хүн бол угаасаа таны оронд өөр хин нэгэн эмэгтэй за бүр гоо үзэсгэлэн хатан мис вэсэн ч тэр араар нь тавина. Яагаад вэ гэхээр тэр хүн чинь өөрөө л тийм төрлийн, тийм мөн чанартай, тийм л хүн гэсэн үг. Тэгэхээр энэ араар тавилтыг одоо бид нар мэдээж шууд нөхөртөөгөө хэрэлдэн, барьсныг хийлэн, за нөгөө хүүхэнтэй нь очиж хэрэлдэн, стажи гэж ингэдэг те. Энэ бол угаасаа би та бүхнийг буруутгахгүй. Ийм үйл угаасаа хүн болгоноос гардаг. Мэдээж хүний эр нөхрийг булаах гад эр нөхөр чинь танд ямар муухай амлсандаа хүрхгүй ингэ явж ийнэ гэж. За тэгсэн чинь бас нэг янз бүрийн нэг онл байдаг да. За би үнэндээ бол bullshit. Тийм онлууд үнэндээ дургу. Дэлхий дээр 8 тэрбум хүн байхад за 4 тэрбум нь эмэгтэй, 4 тэрбум нь эрэгтэй гэж бодъё. Тэгэхэд нэг хитгэн ширхэг 5 6 10 тонны татар гарах онл багтаачаад өө тэр хүн танд хайртай юу? За нэг тэр тэгж байгаа бол танд хайртай, хоёр тэгж байгаа бол танд хайртай. Шал худлаа. 4 тэрбум эрэгтэй хүн байгаа бол тэнд 4 тэрбум өөр ертөнц байна. 4 тэрбум эмэгтэй хүн байгаа бол тэнд 4 тэрбум өөр ертөнц байна. Тэгэхээр зүгээр нэг 10 тонн багтах онлоор хүнийг энэ надад хайртай юм уу? Энэ надад хайргүй юм уу гэж бити дүүгнэ. Энэ бол шал худлаа. За яг хөө зарим нэг нь таараа, зарим нэг нь тохирч болно л доо. Гэхдээ эн чинь бүх хүн тохирохгүй, бүх хүн түлхүүрэнд байгаа. Тэгэхээр ер нь одоо манай хүүхнүүд яг ингэж ярьдаг л да. За тэр надад ингээ хайртай гэсэн. Би яг хайртай үгүйг нь мэдэхгүй байна. Яг яах вэ? Надад хайртай л гээдэн гэл тэгж байгаа. Тэгсэн чинь ерөөсөө ам бол юу гэж ярьж болно? Хүний ам, хүний дуу хоолой, хүн үгээрээ юу ч ярьж болно. За хаста хайртай дуртай чи бол энэ хорвогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй чамаас өөр хэнийг ч харж байгаагүй. За одоо юу гэх юм те.
За эмэгтэй хүн ч гэсэн одоо мэдээж би дан эмэгтэй хүмүүс зориулж яриаггүй ш. За эрэгтэй хүн ч гэсэн араар нь эхнэр нь тавиал ингээл зовж байгаа ирчүүд маань хөрхий байгаа. Тэгэхээр нөгөө эхнэр чинь юу гэдэг юм бэ? Насан туршдаа чиний эхнэр байна. Хайрын чамдаа хайртай шүү. Чамаа хүндэлдэг шүү. Чи миний баатар шүү. Одоо юу гэдэг юу гэж хэлсэн бэ? Ирж бай, эмч бай тэр хүний үгэнд хизээж битгий 100% итгэж бай. Хэрвээ хин нэгэн чамд хайртай гэж хэлж байгаа бол чи яг тэрийг үнэхээр мэдхийг хүсэж байгаа болно шүү дээ, тий. Тэр хүнийг яг хайртай гэж хэлж явах үед нь нүд рүү нь хар. Нүд бол сэтгэлийн тул. Хүний ам худлаа ярьж байгаад хүний нүд хизээж худлаа ярьдаггүй. Тэгэхээр яг л тэр хүнийхээ би чамд хайртай шүү, хайртай гэж хэлж явах үед нь яг хоёр нүд рүү нь ихцлээд хар. Тэгээд өөрийнхөө мэдрэмжийг одоо нээлттэй байлга. Тэгээд нөгөө хүнээ мэдэр. Тэгэхэд тэр яг чамд хайртай юм уу үгүй юм уу гэдэг тэргүй чи тэр хүний нүднээс тодорхой юм шин. За тэгээ нөгөө араа тавилт руугаа буцаад орё. За ингээл бол бид нар мэдээж нөгөө нууц амраг мамргийн олон хэрүүлд оруул болон тэр бүхэн угаасаа ойлгомжтой логикоор бүгдийн амьдралд өнөөдөр та Америк хүн байна уу, Япон хүн байна уу, Монгол хүн байна уу, Орос бүгд тийм тохиолддог. Энэ бол ерөөсөө яг ингээд цаанаасаа програмчлагдсан юм шиг байдаг. Тэгээд нөгөө хүнээ одоо би нөгөө ойлгох гэсэн тий. За тэгэхээр ерөөсөө ийм л байгаа юм л та. Ирж бай, эмч бай, таны эхнэр, таны найз охин, таны найз залуу, таны найз одоо эхнэр чинь нөхөр чинь одоо ингээ араар нь тавьсан бол одоо та нөгөө хүнээ ойлгох нь шүү дээ. За хоёрт бол ирчүүд яг ийм бидэг байгаа байхгүй. Ирчүүд бол одоо юу гэдэг насан туршдаа ингээл мөнгө олоод, насан туршдаа гэр бүлийнхэн төлөө явал, насан туршдаа ирээдүйн зардлаа цуглуулаад, насан туршдаа таны хайн ижил болол, насан туршдаа хариуцлагатай эцэг байгаасаа гэж бид хүсдэг. Гэвч үнэндээ за ирчүүд бол мэдээж тэгээ явнаа. Тэд явна. Тэд ажлын хөдөлмөрлөн гэр бүлийнхэн төлөө явна. Гэтэ тэр яагаад араар тавьдаг? Яагаад гэвэл ирчүүд цаг хором тутамд хөвгөлтэй, enjoy байхыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй. Эмэгтэй хүн бол өстой гэр бүлийнхэн төлөө бүхнээ зориулдаг шүү дээ. Зарим эмэгтэйчүүд маань бүр өөрийгөө хайцсан тий. Миний үр хүүхэд, миний нөхөр, миний гэр орон, миний ажил гэд явж идэг тий. Тэгвэл эмэгтэйчүүд нэг юмд бүхнээ зориулж чадчихад өөрийгөө хүртэл хайч чаддаг байхгүй. Тэгэхээр өөрийгөө хүртэл хайч чадсан хүн чинь юу нөгөө enjoy, юу нөгөө moment, юу нөгөө happy амьдрал тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр энүүгээрээ эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь өөрснөө юм нэг хоёр өөр ертөнц болчиход байгаа маа. За тэгээд одоо бас нэг юм байна. Хэрвээ таны нөхөр чинь, таны эхнэр чинь үнэхээр ингээд араар чинь тавиад за магадгүй та хоёр ярилцах ёстой шүү дээ. За ингэсэн байна. Би чамааг уучлаарч гэдэг юм уу. За одоо нэгэнд өнгөрсөн юмыг буцаахгүй те. Өнгөрсөн цаг ирэхгүй. Тийм учраас ингээд уучлаад ингээд цаашдаа амьдралаа авч явах юм уу? За эсвэл одоо ингээд салах юм уу гэдгийг мэдээж та хоёрын асуудал тийм ээ. Би хүний амьдралд ороод өө чи араар тавьсан бол салд юм уу? Араар тавих ямар хамаатай уучлал гэж хэлж болохгүй. Энэ бол та бүхний амьдралын та хоёрын шийдэх асуудал учраас. Гэхдээ ийм асуудалд би таныг хэрүүлд орвол үзэн ядалт уй гашуугаас илүү яагаад ийм болчихвоо? За би энийг яаж давж гарах ёстой юм бэ гэдэг утгаар нь ярьж байгаа шүү. За тийм учраас мэдээж нөгөө партнертайгаа сайн ярилцах ёстой. За тэгээд ер нь бол ярилцлага бол аль аль нь чин сэтгэлээсээ байвал их зүгээр. Жүжиглэлт баг зүйлт ерөөсөө хэрэггүй. Тэнд худал хуурмаг ерөөсөө хэрэггүй. Тэгвэл тэр ярилцлагыг хийгээд яах. Тэгвэл тэр хүнтэйгээ яриад яах. Зүгээр зүрхээ нээлттэй, тархиа нээлттэй, үнэн л хэлдэг яа тийм тий. Тэгээд ийм байдаг шүү. За одоо ингээл ирчүүд бол зарим нь ингэж байгаа. За ингээл араар тавиал нөгөө хүүхнээ дагаад ч юм уу одоо нөгөө нууц амрагтайгаа ч юм ингээд яваад хаяад явцдаг. За зарим эхнэрүүд ч гэсэн араар тавиал одоо ингээл нууц амрагтай өөр хүнээ дагаад ингээд салаа явцдаг. За тэгэхээр нөгөө нэг арт үлдсэн хүмүүс чинь зүгээр л даун болол зүгээр л одоо өнөөдөр амьдрал дуусаа тий бүх юм дуусаа гэл ингээл гутраал архинд орол тамхинд орол за одоо яад ингээл бүр шалдаа будаг бити тиг яагаад үхээр хараа та бүхэн нэг л ямиг ойлгоод авчих. Бид нар хүн болж төрөхдөө хүний төрлийг авахтаа энэ дэлхийд ямарваа нэгэн сайн сайхан зүйлийг одоо өөрт байгаа чадах сайн сайхан зүйлийг одоо бусдад өгөх гэж энэ дэлхийг улам сайхан талбарт болгох гэж өөрөө сурах гэж хөгжих гэж хүн төрлийг авсан байд юм аа. Ийм зоригтой шүү. Тийм учраас таны амьдралд ямар нэгэн импакттэй цохилт, ямар нэгэн зовлон гуниг орж ирж та тэрнээс юм сурч авдаг. Та тэр өвдөлтөөс, тэр зовлонгоос та угаагдаж гардаг байхгүй юу? Тэс өнөөдөр ямар ч зовлон үздэггүй, ямар ч гуниг, гутрал, түгшүүр, айдас, өвдөл мэдэрдэггүй бол бид нар хөгжинэ гэж үү? Бидний өнөөдрийн энэ хүн
байна гэж үү, зогсно гэж үгүй шүү дээ. Тэгэхээр та ерөөсөө сэтгэлээр битгий уна. За хүн болгон бидний амьдралд сайн ч хүн орж ирнэ, муу ч хүн орж ирнэ. Хүн болгон бидэрт хичээлээ заах юм заагаад, өгөх ёстой юм өгөөд, мэдрүүлэх ёстой юм мэдрүүлээд явдаг. Тэгэхээр нөгөө таны партнер чинь таны насан туршдаа миний дэргэд байна да гэсэн хүн чинь ингээд одоо өөр хүнийг дагаад явах ч юм уу, ингээд тэх юм бол та яах нь вэ? Үнэхээр тэр цаг нь болцсон бол, үнэхээр тэр хүн яваад өгөх юм бол goodbye те. Баяртай гэж явуулах чин зүрхтэй, чин зоригтой бай. Гэхдээ яах юм бэ? Одоо бодолтой нэрэл хэцүү шүү дээ, хэцүү. Би бол маш сайн ойлгож байна, хэцүү. Тавьж явуулахад хэцүү. Гэвч нөгөө хүн чинь бүр явахгүй, зүрх сэтгэл байхгүй болсон, танаас уйдсан, залхацсан, таныг бүр хараа үзий яддаг, хоёр бүр ингээл хамт байхдаа хэрүүл зодноо хийдэг, бүр тэрнээс өөр юмгүй болсон. Нөгөө хүнтэйгээ та ингээл айгүй ярилцаал, амьдралаа бодъё, яа ихэд нөгөө хүн чинь нөө эсвэл за тэгье гэснээр худлааж үжиглээл, үргэлжил араар чинь тавиал нөгөө алдаа давтагдаад байвал таны амьдрал ерөөсөө ингээл там болчихж байгаа үстэй. Тэгээ та амьдралынхаа одоо магадгүй хүн эзээ өгөхөө мэдэхгүй л дээ. Гэхдээ 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг та энэ там дунд өнгөрөөмөр байгаа юм уу? За би айгүй хатуу ярьждаг шүү. Уучлаарай. Амар шудраг ярьждаг шүү. Үнэн үг хүнийг амар гомдоод нь шүү дээ. Тэгэхээр худлаа яриад яах юм? Худлаа ярина гэдэг чинь нөгөө хүндээ айгүй тааруулаад нөгөө хүнийгээ уурлуулахгүй ивэн олж хэлж байгаа үгийг худлаа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө худлаа ярьж байгаа хүнд айгүй итгээд үнэн ярьж байгаа хүнийг үзий ядаад идэх шин тийм. Тэгэхээр ерөөсөө л асеф тэр бүхнийг хүлээгээд авчих. За ийм л байх хэрэгтэй юм байна. Бодит зүйл ийм л байгаа юм байна те. Би ийм л юмыг туулах хэрэгтэй байж те. За ингээд энэ хүн маань ингээд надад миний амьдрал ийм туршлага, ийм хичээлийг өгөөд явлаа. За ингээд баяртай чамд аз жаргал хүсье гэд явуулж чаддаг бай. За мэдээж бол одоо сэтгэл зүйн цогцолтонд орноо, сэтгэлийн гэмтэл авнаа, янз бүрээр гутарнаа. Янз бүр болно. За тэгэхээр та энэ одоо яг тэр төвжээнд орсон, гацаанд орсон, хорвоо ертөнцид дууссан юм шиг байгаа. Яг энэ хар мэдрэмжэндээ үрдийн мөнх. За үрд мөнх нь ч байх вэ? Яг энэ яваа насандаа хизээж гацаж үлдэж болохгүй. Энэ бүхнээс гарах, таныг цааш нь түлхэх, таныг дээш нь татах, буцаад аз жаргалтай болох, буцаад энерги чинь сэргэх ямарваа нэгэн зүйл энэ 3D ертөнцийн бодит амьдрал энэ дэлхий дээр байгаа. Үүнд итэг. Угаасаа та итгэхгүй байсан ч байгаа. Тэгэхээр та яах нь вэ? Сэтгэл санаагаа дээш нь олох, энэ бүхнийг мартах. За мартыг гэж бид нар мартаж чадахгүй шүү дээ. Угаасаа өвдөөл, бодогдоол, гунаал, зовоол ингээл тэгээд байхад мартаж чадахгүй шүү. Хэрвээ бид нар за мартыг гэж мартчихдаг тархиныхаа одоо меморноос за delete хийчихгээл арилгачдаг бол дэлхий дээр өнөөдөр энийг зовлон байх юм уу? Байхгүй шүү. Тэгэхээр тэр мартах аргууд, өөрийгөө эдгэх аргууд, уучлах аргууд, өршөө хайрлах, тавьж явуулах аргууд байгаа хүмүүс минь ээ. За тийм учраас та өөртөө тохирсон ямарваа нэгэн аргыг ерөөсөө хайж болох хэрэгтэй. За би яг өөрийнхөө туршлагыг, өөрийнхөө ер нь амьдралын хүн зохилтуудын мэдрэмжийг яриад байгаа учраас би яг ингэдэг. Эхлээд угаасаа ингээд яг муу юм тохиолдод толгойд нөгөө чинь дахин өдрөжин шүнжин бодогддог. Угаасаа бодлоос гардгүй те. Нэг л юм хийхэд бодогдоол, нэг л юм хийхэд бодогдоол. Тэгэл бид нэр амар амьдралыг итгэхгүй болоод, даун болоод юу ч хиймээргүй санагдаал. За зарим үед бол би бол сэтгэлээр унахаар ерөөсөө юу ч иддэггүй. А зарим хүмүүс бол айгүй иддэг гэж лээ. За энэ бол нөгөө хувь хүний онцлог шүү дээ. Ямар ч байж болно. Энэ бол чөлөөтэй, нээлттэй. Тэгэл ажилдаач одоо нурам мор ерөөсөө ингээл тийм болчдөг. Та энерги ерөөсөө алддаг. Тэгэхээр миний хувьд би яадаг вэ гэхээр би яг ингээ ганцаараа байдаг гэртээ. За тэгэнгүүтлээ би ингээ яг болсон бүх юмыг одоо миний тархин дээр эргэлдээд байгаа би бодлуудаа ингээд анзаараад ингээд ажигладаг. За тэгээд би яг юун дээр гомдоод байгаа юм бэ? За яг тэр хүний дээр нэг араар тавьсан юм уу? Тэр хүн намайг одоо гомдоосон юм уу? Эсвэл зодсон юм уу? Яасан байж болох вэ? Янз бүр л байж болно шүү дээ. За тэр хүний буруу үйлдэл тэр бодлоо ингээд анзаарангуутлаа би гомдол тэр сэтгэлийн түгшүүр мэдрэмж тэр хорсолт үзэн ядалтаа би бас мэдэрдэг. Тэрийг анзаарна гэсэн үг. Ажиглана гэсэн үг. Тэгээ ингээ ажиглаад би эцээс ингээл амар гүн амьсгаа аваад гэл яг нөгөө усанд ингээд агааргүй шумбас умснаа нөгөө уснаас толгой гарч гэл ингээл амьсгаа авдаг ш. Тэгээ амьсгаа авдаг. Тэгэнгүүтлээ би өөртөө хэлдэг байхгүй юу? Тэ өөрөх нэрийг хэлж байгаа тий. За хинээ. Чиний амьдрал өнөөдөр ийм тохиолдчихжээ. За энэ бол надад амар хэцүү байна. Би энэс гарч чадахгүй юм шиг байна. Ингээд дуусгах чам шиг мэдрэмж төрж байна. Би угаасаа яасан ч дахиад ингээ хэвэн болж чадахгүй. Угаасаа яасан ч чадахгүй. Хямгаанч ирээд намайг орноос минь татаа босгоо. За алив гарын явъя гэсэн чи би явахгүй.
Одоо юу гэдэг ямар ч гоё хоол миний урд тавьсан би идэхгүй ч гэдэг. Ингээд угаасаа сэтгэлийн одоо тэр таруу маанууд мэдээж янз бүрээр илэрнэ, гэмтлүүд тэр сэтгэл готрол илэрнэ. За тэгэнгүүтлээ би өөртөө хэлтий. За миний амьдрал ийм тохиолдчихжээ. Гэхдээ би энэ хорвоо дээр ганцаараа зовж байгаа хүн биш. Хүн болгоны амьдралд өөрийн гэсэн зовлон байдаг. За би бол тэгвэл өнөөдөр ийм юмыг мэдрээд энэ амьдралын юмыг туулаад энэ мэдрэмжийг мэдэрч өгдөөд эндээсээ би дээшлээд өсөөд босох ёстой юм байна. Ийм юм надад хэрэгтэй байсан юм байна. Энэ зовлон, энэ явдлууд тийм ээ. Тийм болохоор энэ надад тохиолдсон юм байна. А гэхдээ би энд гацаад би энд үргэлж ингээд даавн болоод доошоо унаад ингэж хоцорч болохгүй. Би энэ бүхнийг даван туулаад туучаад цаана гарах ёстой юм байна. Тэгэхээр зүгээр л те хинч чамааг ирж аврахгүй. Чи зөвхөн өөрийгөө л аварна. Хүн төрөлхтөө ер нь яг тийм зорилгоо бүтээгдсэн шүү дээ. Бид нар бол яг тэгдэгтэй хин нэг нь надад туслана. Хин нэг нь миний төлөө байгаа. Би тэрэнд итгэж чинь, энд итгэж чинь. Үгүй шүү. Энийг ямар ч сургууль, ямар ч гэр бүлийн боловсрол, ямар ч нийгэм заадаггүй учраас хүмүүс энийг барагтай мэддэггүй. Ерөөсөө л хүн өөрөө сурч, өөрөө хөгжиж, өөрөө энэ бүхнийг давж, өөрөө энэ амьдралыг гатлахын тулд бүтээгдсэн тийм програмтай. Чи зөвхөн өөрөө л хий, өөрөө сур, өөрөө хичээ. Бусдыг өөрчлөх биш, өөрийгөө өөрчил. Чиний хамгийн том дайсан бол чи гээл ингээл нөгөө нэг өгнөд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ерөөсөө л таал өөрийгөө эндээс гаргаж чадна. Таны дотор ямар агуу хүч, ямар агуу энэрнгүү өөрийгөө хайрлах сэтгэл, ямар агуу зүйл бэ вэ? Тэрийгэ олж нээ, мэдэр, өөрийнхөө мэдрэмжийг нээлттэй байлга. Одоо өнөөдөр хүмүүс ингэдэж шүү дээ. За би одоо яг ингээд нэг сүнс хардаг мардаг ч гэдэг юм уу. За би одоо яг өнөөдөр энэ хүний бодлого уншина. За ийм мэдрэмжтэй наа хүн чи ийм юм. Одоо яг нэг мэдрэмж ингээл яриад те эмпат ч гэдэг юм. Тэгэл ярихаар энэ солиотой, энэ жоохон эмо, энэ жоохон crazy те уучлаарай. Өнөөдөр ерөөсөө дэлхийд дахинд энэ бол ерөөсөө ийм ойлголт байха болцсон шүү хүмүүсээ. Болцсон шүү. Энэ ерөөсөө хизээний хоцрогдсон. За одоо бүр хитэнчлийн сүнс ярихад ч солиотой гэсэн бол одоо нөгөө сүнс чинь бүр одоо окей те. Ерөөсөө байсан юм бэ, үний юм бэ, хүмүүс сүнстэй таарснаач ярьдаг. За ямар нэгэн одоо 6 дахь мэдрэхүүн хөгцсөн хүмүүс сүнстэй харьцах, хүмүүс сүнсийг зайлшгүй бүр окей болцсон. За тэгвэл одоо бүр одоо нөгөө сүнсний сэрэлтүүд хүмүүс аягүй сэрж байгаа. Одоо нөгөө бомбын ирэлүү шилжчихсэн гэдэг байгаа шүү дээ. За энийг одоо та харахаар ингэж байгаа хүмүүс. Хөөе бомбын ирэлүү шилжсэн гэсэн нөгөө 5D ертөнц рүү чинь одоо нөгөө тийм ээ энергийн хэлбэлс рүү орсон гэсэн хаана байгаа би юу ч өөрчлөгдөхгүй би нөгөө л нэг царайтай өөрийгөө толон дарахаар хിവэрээ нөгөө ажиллаа хийгээл нөгөө ундаг машинаа унаал нөгөө нэг авдаг цалингаа авч явж хаана байгаа тэр чинь гээд ингээд байгаа байхгүй юу. Энэ 5D ертөнц рүү шилжиж байгаа. За энэ бомбын ирэн рүү шилжиж байгаа. За энэ алтын ирэн. За юу гэж хэлсэрээс хамаагүй энэ үгэнд учир байгаа юм биш. Яг энэ процессыг ойлгоход л учир байгаа. Тэгэхээр энэ 5D ертөнцийг шилжиж байна. Энэ энерги өөрчлөгдөж байна. Энэ сүнсийн сэрэлт энэ тэр яриад байгаа чи ерөөсөө энэ 3D материаллык ертөнцид таны өмнө одоо юу гэдэг ширээн дээр та бүтээлэг дэвсчээд хоол гаргаж өгөөж үл хоол гардыг биш. Та гинт амар хөөрхөн болоод залууждığım биш. Та гинт баян болох юм биш байхгүй юу да. Энэ таны дотор ч байгаа одоо тэр гоё мэдрэмжүүд хүн нөгөө 6 мэдрэхүүдэд төрсэн гэдэг байна шүү. Одоо зөвхөн 5 мэдрэхүүл ажилдаг их хүмүүс бусд нь хаагдцсан. Одоо нөгөө 2 хөмсгний завсар нөгөө 3 дахь нүд мүдгээл ингээл ярьдэн шүү. Энэ бүхэн чи ерөөсөө биднэрс байгаа мөртлөө хаалттай байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрийнхөө бодлыг, өөрийнхөө зүрх сэтгэлээ аягүй гоё сонсоод, өөрөө бусдад сайн сайхныг хүсээд, өөрөө бусдыг уучлаад, альваа зүйлийг хайрлаад, ингээд өөрөө тэр бүх хүнд асуудлаасаа өөрөө ингээд ямар нэгэн аргыг олж гараад, ингээд та өөрийнхөө тэр энергийг нээлттэй байлгаад, яг тэр одоо тэр урсж байгаа тэр момент гэж байгаа ш тэр мөч, тэрийг та барьж авч чадах юм бол ерөөсөө л та сэрж байгаа. Яг та одоо өөрчлөгдөж байгаа. Яг тэр нөгөө алтын ирэн гээд байгаа чинь тэр л байхгүй. Тэрнээс өнөөдөр юу гэдэг бид нар нистэн машин бүтээгээл одоо ингээл энэ тэнд шилжээл ийм биш шүү дээ. Ерөөсөө л энэ энергийг хэлээд байгаа. Тэгэхээр энерги хэлэхээр л хүмүүс за худлаа өстой бясалгал гэдэг чинь худлаа. За өстой тэр чинь худлаа. Тийм гэж юу вэ? Хамаагүй. Магадгүй өнөөдөр та тэгж хэлж байгаа бол болно шүү дээ. Яа болохгүй гэж. Та өнөөдөр шашингүй үзэлтэн байж болно шүү дээ. Эсвэл өнөөдөр Христосын шашин шүтдэг байж болно. Лал байна, буддист байна. За өөр одоо ямар шашин байх юм. Дэлхий дээр одоо 3600 орчим жижиг янз бүрийн шашны урсгал байдаг гэж байгаа. Ерөөсөө anyways
Ямар ч хамаагүй. Танд ямар шашин, ямар уурсгал, ямар дом одоо юу гэдэг юу таны зүрх сэтгэлийг татаад байна. Та тэрийгэл одоо танд ивэлээ өгөө. Танд тэр чин татагтаад бол та тэрийгэл шүд тэрэндээ л итэг. Заавал юу гэдэг миний шашин үнэн шүү дээ. Чиний шашин худлаа шүү дээ. Үгээл ингээл шашны талаар яриад хэрүүл маргаа гээл бүр хүн төрөлхтөн бүр шашнаас болж үртэл дайн хийж исэн шүү дээ. Энэ ямар утгагүй үзэгдэл вэ? Ингээ арга айгүй утгагүй байхгүй. Таны найз юм уу? Одоо таны хин нэгэн байдیں۔ За нэг христний шашинтай байла. За би өнөөдөр буддын шашинтай байлаа гэж үү. Тэгэхээр нөгөө буддын шашинтай христний шашинтай хоёр хүмүүс сууж байгаа. За шашны талаар яриад маргалдаал л баг найзын холбоо молбоогоо таслах дээрээ тулдаг гинүү. Битгий ингээ уучлаарай битгий та христний шашинтай байж болно. За нөгөөх нь буддын шашинтай байж болно. Та хоёр яга найз байж болохгүй гэж. Нэг зүгээр л хүндэлтэй. Христос чамд одоо тий Христос чамд ивэлээ өгдөг бол заалал хивэлээ өгдөг бол за одоо бөө гэх юм уу. За одоо буддаа гэх юм уу, бясалгал ч юм уу. За дом ч юм уу. За юу ч байж болно. Аль нь танд ээл ивэлээ үзүүлж ийн, аль нь таныг зүрх сэтгэлийн чинь дотн санагдаа та хүлээж авахд accept авахд болоод энэ зүгээр тэрийгээл даг. Тэгээ хин нэгэнтэй заавал одоо итгэл үнэмшлээ миний итгэдэг юм чи итгэх ёстой. Би мүзэл бодолтой юм чинь чи мүзэл бодолтой байх ёстой гэж хизээж битийдэг. Бүр тэр тусмаа нэг гэр бүлийн хүмүүс хүртэл шал өөр байдаг шүү дээ. Эсвэл бүр хайртай хоёр хос хүртэл өөр сонирхолтой байж болно шүү дээ. Өөр шашинтай байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Заавал хоорондоо дурлалаа гэхээр л яг нэг шашинтай яа гэж сонирхолтой яа бүх юм адилхан байна. Хизээж тийм байдаггүй шүү. Тэгэхээр нэг нэгнийхээ шашныг хизээж битээ шашны хэрүүл хийж байгаарай. Тийм үү найз нь чиний шашныг хүндэтгэж байна. За гүцээ өөр заавал тэр үзэл бодол яриад тэгэл ингээд битээ нэг нэгэ химлээрээ. Яагаад гэвэл тэр шашин гэдэг зүйл ч юм уу. За ямар нэгэн за одоо бас бүх юм шашин биш те. За тэр энерги тэр хүний одоо үзэл бодол тэр одоо чин одоо дээд эрхэм зүйл нь одоо тэр хүний дотор нь тэр шашин үзэл бодол нь байдаг учраас тэрүүнд нь хин нэгэн халдаад хин нэгэн доромжлоод түүнийг ингээд өөрчлөхгүй байхаар хүмүүс ерөөсөө дургуулгадаг. Мэдээж дургу байна. Тийм учраас та тэр хүний яг тэр эрхэмлэн дээдэлдэг юм рууны халтаад хэрэггүй. Тэр хүн тэрийгэ шүтээд ивэлтэй бол явгүй л дээ. Зарим хүмүүс бүр тэгж ярьдаг байхгүй. Хүү эн чи амар буруу шашны урсгалтай амар буруу секцэнд явдаг те. Паах энэ бүр тэгдэг гинэ, ингэдэг гинэ. Гэтэл хамаагүй та орхичихл доо. Та тэрийг мэдрээд харсан бол та тэрийг өөрт чинь болохгүй буруу гэдгийг мэдсэн бол та тэгэл зүв юм аа л шүтээд яв. Зүв юм аа л дагаа яв. За магадгүй тэр хүн тэгэл буруу юмдаа ороод явж ивэл нэг өдөр хизээс хэрнэ штэ тэр хүн. Магадгүй яагаад тэр буруу сект буруу шашны урсгалаар яваад байгаа. Тэр чин үнэндээ чин тэр цаад дотооддоо бол тэр хүн чинь бурхныг ч юм уу сайн сайхныг ч юм уу гэрэл гэгээх ч юм уу одоо тэр авгаа мэдрэмж за юу гэж хэлэх юм бэ? Тэр бүхнийг л хайж байгаа л нэг хэлбэр багхгүй юу? Тийм учраас ерөөсөө шашны хэрүүлийг битээ хийж байгаарай. За тэгээ нэгнийхээ шашныг бас хүндэтгэж байгаарай гэж та бүхнээс хүсье. За ингээд нөгөө нэг сэтгэлийн түгшүүр, гомдол, үзэн ядалт, айдас, сэтгэл гутрал за энэ бүхэн юунаас ч авсан байж болно. Яагаад гэвэл бид нар энэ гуравдын ертөнцид хүний ертөнцид амьдарч байгаа учраас юм болгон бидний хүслээр болдоггүй. Нөгөө амьдрал санснаар болдгүй гэдэг шиг юм болгон хүснээр болдгоо. За тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар сэтгэл гутралд орох юм бол хүмүүс хэлдэг ш. За март наатаха орхи. Тэгэл зүгээр л байл та. Тэгэд мартаж болдог байсан юм бол бид нар одоо тэр хүн зовлонгоо яриад ч юм уу хүн нэгнээс тусламж гуйгаад байх хэрэг вэ нүү зүгээр за мартыг л мартчихна үсттэй. Яагаад тэр хүн тийм сэтгцийн янз бүрийн асуудалд ороод сэтгэлийн янз бүрийн сөрөг зүйлд ороод байгаа юм бэ? Тэр чинь мартагдахгүй тэр хүний чинь дахин өвтгөө дахин зовоогоод байгаа байхгүй да. Тэгээд нөгөө хүн чинь яах юм? Шархлаад бүр ингээд янз бүрийн арга болоод ш. Тэгэхээр би та бүхэн нэг юм хэлээ. Зүгээр л өөрийгөө уурчилчих. Зарим хүмүүс ингэдэг байхгүй өө би өстө энэ ажил дээр алдцсан. Би өстө өчнөө сая төгрөгөө алдчихлаа. Би айгүй муу би айгүй муу ээж. За би өстө муу охин баха. Эсвэл би айгүй муу ажилтан. Би азгүй амтан штэ. Би царай муутай штэ. За одоо юу гэж байж болох юм? Дандаа хүн яг өөрлөгөө хандаж хэлж байгаа тэр бүхэн дандаа л ерөөсөө өөрийгөө зэмлээд өөрийгөө доош нь хийгээд идэг. Тэгэхээр ерөөсөө тэр бүхнийг хүлээгээд авчих. За та удаа нэг ажилдаа бүтлгүүтсэн ч юм уу бизнес чинь дампуурсан байж болно шүү дээ. Тэгвэл хүлээгээд авчих. Бид нар ерөөсө хүлээж авдаггүй байхгүй. Дотоод сэтгэлдээ ерөөсө хүлээж авдаггүй. Та яг ингээ анзаараарай. Та яг чин сэтгэл бүх тархинасаа бүх зүрхнийхэн гүнээс за би хүлээж авлаа. Миний бизнес үнэхээр дампуурчжээ. За тийм ээ би мөнгө алдлаа. Би үнэхээр азгүй байлаа. Зүгээр л хүлээгээд авчих.
Магадгүй яг жинхнээсээ та энэ үйлдэлийг яг зөвөр яг хүлээж авч чадах юм бол таны нүднээс өөрөө ирэхгүй нулимс мэдрэмжгүй байх чинь гоёж. За тэгээд уучлчих. Хүмүүс ерөөсөө өөрийгөө хайрлт өөрийгөө уучлалт байхгүй. Дандаа өөрийгөө дотроо буруутгаад өөрийгөө хайрл, өөрийгөө уучил. Яадын чи нэг алдаа л үсттэй. Яадын чи нэг бизнес хийгээл эсвэл яадын чи нэг хүнд нэг муухай үг хэлчихэл үз. Яадын чи нэг хүнтэй хэрэлцчихээл үз. Одоо юу гэх юм. За чи нэг хүнд хаягдчихаал үз. Тэгээд өөрийгөө азгүй амтын юм бол өөрийгөө царай муутай би муухай битээ гэж бол зүгээр л хүлээгээд авчих. Тийм ээ би царай муутай юм бэ тий. Эсвэл тийм ээ би хаягдцсан. Тэгээ би гологдсон. Тэгээ хүн намайг тоодгүй. За заримд нь одоо манайхан бол гэж ярьж тийм ээ би 90 тэнгэргүй би эмийн тэнгэргүй тий. Тэг хинэ гээд өөрийнх нь нэрийг одоо батаач гэдэг юм уу те нараач гэдэг юм уу чи бол азгүй амтаа. Чи бол азгүй. Чиний бизнес давпурчлаа гэдэг. Ингээ зүгээр өөртөө хэлээд өөртөө яриад тэрийг хүлээгээд авчих. Accept. Хүлээн зөвшөөрч өөртөө зүрхэндээ. За тэгэнгүүтлээ өөрийгөө уучлчих. За яа тий алтаал үз те. Би өнөөдөр тэгэл үз. Нэг хэд хоног нэг архитаал үз, шоудаал үз, тамхинд ороод үз. Одоо юу ийдин те. Ингээл нэг хүмүүстэй муухай хандаал үз. Тэглээгээд бид нар тэр цаг хугацаа руу өнгөрсөн цаг хугацаа руу очиод тэрийг өөрчилж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн лөө буцаад бид нэр сачи тутсан шүү дээ. Тэгэхээр зүгээр нэгт тэрийг хүлээж ав, хоёрт өөрийгөө уучил. За гуравт өөрийгөө хайрл. Өөрийгөө хайрл. За энэ үгийг хүн болгон хэлдэг атлаа хүмүүс яг мөн чанарыг ойлгодгүй. За энэ нарцисст үзэл өөрийгөө хайрлах хоёрыг хүмүүс айгүй их нэг зүйл гэж андуурдаг юм бэлээ. За би үүн дээр яг нэг тайлбар хий. За энэ нарцисст үзэл гэдэг бол ерөнхийдөө монголоор орчуулах юм бол миний ойлгосноор зөвхөн амин хувиа хичээх, зөвхөн өөрийгөө бодох маш эголог байх тий. За би л болж ивэл бусд нь хамаагүй. Би л жаргаж ивэл бусд нь өхнүү, зовнуу, яануу. Би л мөнгө болж ивэл бусдаас дээрэмдээд авна уу, хүчрхийлээд авна уу, хулгайлаад авна уу, яануу хамаагүй. Зөвхөн эго төвтэй, би төвтэй байх. Тэгээ өөрөө л болж ивэл бусад эргэн тойрон, бусад одоо тэр бүх зүйл ямар ч хамаагүй гэсэн утгатай үзэл. Би үзэл. За ерөнхийдөө би үзлийг сэтгэл зүйн талаар тэр нарцисст үзлийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлах юм бол хорвоо чамааг тойрж иргэдэг, хорвоо чиний төлөө оршдгоо гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр яах нь бүх хүн чамд үйлчлэх ёстой, бүх хүн чамд сүгдэх ёстой. Одоо чи зовх юм бол бүх хүн яна өстө зовцсон уу гэсэн. Чи мөнгө алдах юм бол яна мөнгө алдсан уу гэж ирэл мөнгө өгдөг ч юм уу. Чи уйлах юм бол өстө бүгд ирээл нулимсэж арчдаг ч юм уу. Чи баярлах юм бол бүгд чамааг бусад хүмүүс одоо жаргалгүй байсан дагаад худлаа инээдэг ч юм уу те. Ингээл бүх ертөнц бүх хүн одоо бүх сансар огторгоо чиний л төлөө үйлчлэх юм шиг чи л зөвхөн энэ ертөнцийн дээр байгаа юм шигээр бодож бусдад хандахыг нарцисст үзэл гэдэг байгаа. За тэгтээ сайн ажиглах юм бол нарцисст үзэл болон өөрийгөө хайрлах гэдэг нь өнгөцгөн харуул маш адилхан. Өнгө ижил харагддаг. Үүнийг та маш нээлттэйгээр маш сайн ажиглаад гүнд нь орж үзэх юм бол энэ хоёр тис ондоо зүйл. Өөрийгөө хайрлна гэдэг нь та өөрийгөө хүндлэх нэг хэлбэр. Гэхдээ бид нар нэг бусдыг хүндэлдэг шүү дээ. Тэгвэл та өөрийгөө хүндлэх гэхээр айгүй сонь сонсогч бод. Айгүй сонь те энэ үгээр наалтахгүй баз те өөрийгөө хүндлэхээр одоо яах юм? Би өөрийгөө хүндэлж яах юм гэд. Ийм хэмжээнд дууртал та өөрийгөө хайрлахгүй шүү дээ. Ягаад өнөөдөр та гоё амарч болохгүй гэж? Ягаад өнөөдөр та гоё усанд ороод, гоё биедээ гоё тос түрхээд, гоё хүссэн хувцас, хүссэн гонж, одоо бижака өмсөөд, гоё хүссэн сахлынхаа хөөсийг аваад, за манай эмэгтэйчүүд маань хүссэн кремээ аваад, гоё хувцас өмсөөд, ягаад ингэж өөрийнхөө өнөөдөр идмээр байгаа хүссэн хоолоо идэж болохгүй гэж? Зүр сэтгэлдээ өөрийнхөө хийсэн алдаануудыг уучлаад, тийм ээ эн чинь би чинь төгс биш шүү дээ. Тэгтэл би өөртөө хайртай гэж та өөрийгөө хайрлаад юу гэдэг нь те? Ингээд бие бас хайрлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хараа өөрийгөө хайрлж чаддаггүй хүн хизээж хэнийг ч хайрлж чаддгүй гинэ. Нэг ийм үг өгдөө штэ манай Монголын. Эхлээд бие зас, дараа нь гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэр шиг эхлээд та хайрыг өөрийгөө хайрлж иж хайр таны дотор ургаж танаас эхэлнэ. Тэгээд та өөрийгөө хайрл, өөрийгөө хүнддэг, бие хайрл. Тэгжээж та дараагийн хүмүүсийг хайрлж чадж байгаа байхгүй. Тэгээс та өнөөдөр өөрийгөө хайчаад, өөрийгөө голоод, өөрийгөө үл хүндэтгээд, өөрийгөө дотоод сэтгэлдээ уучлахгүй, өөрийгөө ирэмдэг амтнаар бодоод ингээд яваа та бусдыг хайрлнаа гэвэл хизээч үгүй. Тийм юм байхгүй. Та тэрийг мэдрээд үзэх юм бол тэр бусдыг би хайрладаг штэ, би аавгаа хайрладаг штэ, би хүүгээ хайрладаг штэ, би найзыгаа, би багшигаа хайрладаг штэ гэж байгаа бол сайн анзаараад үзвэл тэр чинь худлаа.
Тэр чинь жинхэнэ хайр биш байна. Тэр таны хайр гэж нэрсэн хэрэгцээний харилцаа ч юм уу, эсвэл баг зүсэн жүжиглэлт ч юм уу. Эсвэл инх ёстой болохоор л би ийм байдаг гэдэг юм уу. Яг л ийм ойлголт онол байгаа. Тэгэхээр жинхэнэ хайрыг та өөрөөсөө эхлэх нэ. Тэгэхээр зарим нэгэн хүмүүс яг тэгэж боддог. Өө би хайртай юм чинь энэ миний өмч. Бити тэгэж хин нэгнийг өмчлөөрөө. Яагаад вэ гэхээр хүн болгон чөлөөт freedom, чөлөөт эрх чөлөөтэй. Хүн болгоны дотор сүнс байгаа. Тийм учраас та тэрийг өмчлөө, та өөрийн эд хэрэглэл те. Одоо бид нар юу гэдэг нь гутал өмсөд хуучрахаар нь хайдаг шиг. За нэг одоо яах юм бэ? Аяганд хоол идчихэд одоо нөгөө аяга чинь завааруул ингээд ухаадаг шиг тийм биш байхгүй юу? Хүн гэдэг чинь амьд бодгал. Тэгэхээр хинч хэний өмч биш. Тэгэхээр ямарваа нэг юм бид нар дандаа ингээд яг өөрийнхөө хүслээр өөр таалагдсанараа ингээд нэг өөрийнхөө одоо нийцэмжээр хийх гэдэг л да. Өө би юу гэдэг нь те. Өө би тийм байхыг хүсэж байна. За нэг хоёр хүний харилцаан дээр би яриа. За жишээ нь одоо нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн байлаа гэхэд за эхнэр нөхөр хоёр ч юм уу те ингээд байлаа гэхэд одоо эхнэр нь тэгж байгаа байхгүй юу те. Өө би одоо ингэж аялаар явах дургүй юм чинь чи ч гэсэн аялаар явж болохгүй ч гэдэг юм уу. За нөхөр нь бол одоо юу гэдэг нь те эхнэрээ өө би одоо өндөр л эмэгтэй дуртай чи арай намхан байна жоохон өндөр болчихоо тэгвэл би чамайг хайрлая. Уучлаарай. Энэ хайр мөн гэж юу? Биш те. Эн чинь нөхцөлдсөн хайр байхгүй юу? Юу гэдэг чи ийм болчих юм бол би чамайг хайрлая. Чи ингэчих юм бол би чамайг хайрлая. Чи одоо юу гэдэг бид нар өнөөдөр хүүхдүүдэд тэгдэг шүү дээ. За чи он цахсан бол аав нь чамд дугаа аваад өгнө. Чи он цахсан бол чамд компьютер аваад өгье. Он цахсан бол чамд iPhone авч өгье. Тэгвэл он цахсан бол тэр таны хүүхэд та тэрийг хайрлах юм уу? Хүүхэд чинь муу сурчих юм бол тэр таны хүүхэд биш болоо та хүүхдэд хайрлахгүй байх юм уу? Үгүй шүү дээ. Бид нар үр хүүхдээ ямар ч үед бид нар хайрладаг тий. За яг хөө мэдээж муу зүү аваад муу сурлаа гэтэн бид нар зэмлдэг л дээ. Загнадаг л да. Пууш игээл за чи сайн сурах ёстой. Тэгж чи энэ нийгэмд явна ёстой. Хүний нийгэм гэдэг чи тэгж чи мөнгө төгрөг олно ийм тийм гэл ингээл ярьдаг. Гэхдээ л бид үр хүүхдээ ямар ч үед ямар ч алдаа гаргасан, ямар ч амжилтанд хүрсэн бид нар хайрладаг тийм үү? За их хүний сэтгэл эхчүүд, ээжүүд бол бүр дан ялангуяа энийг маш сайн мэднэ. Тэгэхээр эн чинь л ерөөсөө нөхцөлгүй хайр байхгүй юу? Ерөөсөө л нөхцөлгүйгээр хайрлах. Тэгэхээр бид нар ер нь ойр дойрныхаа хүмүүсийг хинч үж бол найз нөхөр чинь, хамраг хайрт чинь, ээж аав чинь, ах дүү чинь, багш чинь, хэн байж болох хамтран ажиллах чинь, үр хүүхэд чинь, тижээмэл амьтан чинь. Тэгэхээр бид нар энэ болгон дээр заавал битээ хэрэгцээнд тулгуурлаа. Энэ хэрэгцээнд тулгуурласан нөхцөлтөн зүйлийг бид нар хайртаа андуураад идэх шүү. Энэ хайр биш шүү. Яагаад чи нөхөртэй хайртай гэсэн чи миний нөхөр бол амар том бизнес амар баян, гоё хаустай, гоё машинтай болохоор би энэ хүнийг хайрладаг. Тэгвэл та тэр хүнийг биш тэр мөнгөний тэр хаусын тэр машиныг хайрлаад байгаа байхгүй. Та зүгээр өөрийнхөө хэрэгцээ аюулгүй байдлаа бодоод байгаа байхгүй. Би ийм хүнтэй гэрэлчих юм бол за би гоё явах юм байна. За аюулгүй байдлын цаана юу байгаа? Нөгөө л эго чинь нөгөө л бусдын дээр гарах гэсэн хүсэл, нөгөө л нэг бусдыг өмнөө сөхрүүлэх гэсэн л юм байгаа шүү дээ. Ер нь ингээ сайн бодоод үзвэл юм болгоо шат дараатай байгаа. Сайн ажиглах юм бол. Тэгэхээр та бүхний би маш сайн ажигч байгаарэ гэж хэлмээр. Да ялангуяа өөрийгөө маш сайн ажиглажээ. За тэгээд ерөөсөө л тэр хайр байна. За хайрыг ярахаар хүмүүс ингэж идэг байхгүй. Би одоо зарим нэг хүмүүс хүү хайртай шүү. Зоо мов ингээл явуулаад зүрх мөрөх дараал тэгэл ингээр манай монголчууд яана энэ гошгорцсон юм. Үгүй энэ одоо яг яагаад та. Мөн яана энэ бүхэн надад гошгорч. Гүү штэ. Хүмүүс минь ээ, хонгорхон хүмүүс минь ээ. Одоо манайхан л нэг тийм сондэ. Тэгээд тэрнээс болоо монгол хүмүүс амар хаалттай болцсон байхгүй юу? Юу гэдэг нэг хүн рүү ингээл хараад ингээл инээхэр хүн энэ яагаад над руу хараад инээгээд хүн энэ яатсан юм балаа юм чим мож энэ надад гошгороод яагаад та өнөөдөр гэрээсээ гараад явахдаа хөшрүүгээ ч юм уу зам таарсан хин нэг лүү хараад инээмсгэлж болохгүй гэж тэр хүнд инээдийг бэлгэлж штэ та тэр нөгөө хүн чинь хараад тань руу бас ингээд нөгөө толгой бүхэлгүй инээвэл гоё үсттэй. Тэгэхээр л ингээл манайхан ямарваа нэгэн хүнд гоё хандлага, бие авч явж байгаа гоё хандлага, эсвэл тийм өөрөөсөө дотроосоо илэрхийлж байгаа сайхан зүйлийг харуулахаар манайхан дандаа 2 дугаар сувгаар ойлгодог болчихсон байна. 2 дугаар сувг те. Энэ тийм биш ээ. За одоо хайрыг яриа. За хайр нөгөө нэг эможи явуулаад хайр маяр гэхээр энэ надад гошгош тийм биш. Хайр их олон янз. Хайр зөвхөн 2 дугаар сувг амраг хосын хайр байдаггүй маа.
За та бүхэн мэдчихэж байгаа да тийм ээ. Хайр гэдэг чинь за өстой их орноо хайрлахаар, байгалыг хайрлахаар, өвгд эцэгхэн сүр сүл за одоо шашин ч гэдэм үү шашнаа хайрлахаар, за тэгээд одоо амраг хайртай эхнэрээ нөхрөө, найз өхнөө, найзлуугаа, өвөө эмээгээ за бүр бид нар бүр одоо эд зүйлийг хүртэл хайрладаг үсттэй. Хайртай машин, би машинтай хайртай, энэ миний гоё дуртай хайртай гутал гэл, энэ миний хайртай плаж, энэ миний хайртай зангаа, би гар утсандаа хайртай, ийм гоё лаптоп авсан, би лаптопондоо хайртай гэж тэгдэг үсттэй. Тэгэхээр л ерөөсө хайр гэдэг чинь нөгөө хоёрдугаар сүв гэж бити ойлгоо. Яагаад бид нар нэгэндээ хайртай шүү, чи чаднаа, love шүү, яагаад гэж хэлж болохгүй гэж. Найз нөхдийн хайр үйж болно шүү. Хамт нөхдийн хайр үйж болно шүү. Найз амт нөхөрөөр хоёр эрэгтэй найз байж болно. Тэгээд тэр хоёр нэг нэгэ хайрлаж болно шүү. Тэгэхээр л нөгөө гомо момо ижил хүсний биш шүү дээ. Амт нөхрийн хайр гэдэг чинь агуу гоё хайр итгэлцэл байгаа. Хоёр эмэгтэй найз ч болно. Sisterhood тийм ээ. Найз охтуудын ямар гоё ихч дүүс шиг болцсон. Ямар нэгнээ ингээ хараа мэдэрдэг тийм гоё хайр үйж болно шүү дээ. Тэгэл одоо бид нар юу гэдэм эд зүйлийг бол хайрлаж जैन. За тэгээд ургамал ногоо байгаль дэлхийг юмыг хайрлаж болно. Ерөөсөө л ингээл бүх юм чинь бүх юм хайрын энерги гэл ингээл одоо тэр гээрсэн багш нар их ярьдаг да. Бүх юм хайр шүү дээ гэл ингээл те. Бүхэл юм хайрнаас бүтсэн гэл ингээд ярьдаг шүү. Тэгэхээр эн чинь ерөөсөө хайр гэдэг олон янз байгаа маа. Тэгэхээр хин нэгэнд одоо хайртай шүү гэдэг үгийг хэлхээсээ бити хамлж байгаараа нэгээ айгүй гой сайхан өөрт байгаа зүйлийг өгж байгаараа гэж хэлмээр байна. Тэгээ та бүхнийг би айгүйх бүтээлч байгаасаа гэж айгүй хүсэж байна. За бүтээлч байгаасаа хэр хүмүүс ингэдэг байхгүй юу? Өө би хөгжимчин биш ээ, би урлагийн хүн биш ээ, би зураач биш ээ, би одоо баримлчин биш ээ. За би одоо юу гэдэг те дуучин биш ээ, бүжигчин биш ээ, би одоо балет хийдгвэ гэдэг юм ингээд идэг. Тэгэхээр бүтээлч байна гэдэг чинь ерөөсөө таныг урлагийн хүн болоо гэсэн үг биш. За жишээ нь одоо одоо жишээ нь та нэг зөөгч идэг байлаа гэж бодъё. За зөөгч идэг байлаа гэж бодъё. За тэгэхээр ингээл та ингээл өглөө гоё ажилдаа очоод ингээл мэдээж нэг хоёр хүн ширээн цугаал за ингээл захиалж л дээ. Тэгвэл та одоо тэр гоё аягын үнэн чин сэтгэлээсээ бүр яг ингээд тэр аягыг угааж захта аюу гоё чин сэтгэлээ ингээд шингээгээ те энэ аяг аюу гоё цэвэрхэн болоосаа за би аюу гоё угаагаад ингээд гоё арчаа хатаагаад за энэ хүнд өстой аюу гоё цай хийж захта гоё төвлөрөөд нөгөө хүндээ ингээд аваачаад үг. Тэгсэн чинь нөгөө хүн чинь амар гоё инээгээл. Үгүй тэр цайны амт хүртэл аюу гоё болдог байхгүй юу? Та ингээд чин зүрхнээсээ яг тэр ажлыг чин хүслээсээ хийх юм бол ерөөсөө ямар ч ажил хамаагүй. Тэр чин зүрхнээсээ үйлдэхийг л бүтээлч бай гэдэг. Тэгээ та өнөөдөр шал угаасан ч болно шүү дээ. Шалаа та бүр чин зүрхнээсээ айгүй гоё угаагаад бүр тэр ажилдаа дуурлаад нөгөө шал угааж байгаа үйлдэлтэй бүр уусаад ороод юуж бодохгүй зөвхөн тэр угааж байгаа зүйлдээ ингээ хандах юм бол таны тэр уурлаад угаасан шал ч юм уу. Эсвэл таны тэр чин зүрхнээсээ угаасан шал хоёр шал өөр өгдөг байхгүй юу? Тэгээ манайхан ярьдаг те дандаа гуйралтдаг, дандаа хулигддаг, юмыг хийхдээ дандаа тийм. Тэгэхээр ерөөсөө та нэг юмыг хийхэд танаас угаасаа энерги гарна. Тэр энерги зарцуулагддаг. Тэгэхээр та ер нь ямарваа нэгэн юмыг дандаа чин сэтгэлээсээ хийжээ. За нөгөө талын хүн ч гэсэн таныг одоо чин сэтгэлдээсээ хийдгийг мэдээл энийг нэг жоохон зарцлаад авчи энэгээр нэг жоохон ажиллаа амжуулаад авчи нэг тийм муухай хүмүүс байдэн штэ. Гэхдээ тэр хүмүүс амар өрөвдөлтөө ш би тийм хүмүүсийг амар өрөвддөг байхгүй хөөхөн амт ийм сайн сайхан зүйлийг мэдрээгүй те бусдыг өрөвч энэрх шудраг байх юмыг мэдэхгүй хөөхөн амт нэг өөрөө л ингээл нэг 5 10 20 цасны ашигтай бусдыг нэг ингээл боолжиж ивэл болоо гэсэн тэр хүн чинь нөгөө дотоод ертөнцийн амар жижиг өвчүүхэн амтан байгаа байхгүй ясам дээр тийм юмыг үзэж туулж мэдрээгүй тэр нь тийм агуу чанар тийм сайхан сэтгэл дутна хүмүүс минь ээ. Тийм хүмүүсээс болж бити нервт бити өөрийнхөө дотор байгаа тэр гэрэл бити өөрийнхөө үнэн шудрагцсан бүтээлч байдал альвай зүйлийг чин сэтгэлээсээ хийж байгаа тэр дотроос ч ундраад байгаа тэр гоё сайхан чанаруудаа бити тийм хүмүүс өчүүхэн хүмүүсээс бити унтраа. Зарим үед яг ийм байдаг шүү дээ та бүхэн анзаарсан уу? Бид нар одоо юу гэдэг юм бэ? Айгүй өндөр дээд албан тушаалын хүнийг юм уу? Эсвэл айгүй баян хүнийг бид нар ингэж боддог те. Шууд гадна төрхнөөс нөгөө хэрглэж байгаа, эдэлж байгаа зүйлийг хараа ингэж боддог. Өө за энэ амар мундаг хүн юм байна. Амар мундаг мэдлэгтэй юм байна. Энэ хүн өстө маш өндөр ухамсартай байх, маш гоё бие авч явдаг байх. Энэ хүн ерөөсөл төгс хүн юм байна гэж боддог.
Гэвч нөгөө нэг баян, нөгөө дарга болцсон, нөгөө амжилтанд хүрсэн хүнтэй чинь та яг тулаад харьцаад ирэхэр ч юм уу, та тэр хүний энерги мэдрээд ирэхэр маш гуйлагчин сэтгүүтэй. За юу бүр дотоод ертөнцийн гэж бурхан минь ёстой илсэн цүл боллоо хатцсан, ямар ч хайр инрэл байхгүй, ямар ч өршөөл байхгүй, ямар гоё тэр дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн тэр агуу чанар, тэр энерги ёстой тийм юм нэгч байхгүй, тийм хүн байдэн шүү. Тэгэхээр мэдээж би та бүхний юу гэдэг битээ карьер хөө, битээ дэгд сургуульд сур, битээ одоо и төрөнгөний хойноос хөөгж байгаа юм биш. Зүгээр л одоо юу гэдэг бид нар ингээл баян хүнийг, дарга хүнийг тэгж боддог. Үгүй шүү. Тэр хүнтэй хитгэн үг солиод нэг хитгэн минут ингээд ойртоод энерги харилцаанд ороход л тэр хүн ерөөсөө мэдрэгддэг байхгүй, уншигдана. Тэгэхээр айгүй би тийм хүмүүсийг айгүй өрөвддөг штэ. Ингээд хичнээн энэ хүнд эд баялаг байгаад хэдэн зуун саятай ингээд амар тансаг хауст амьдардаг, амар лаглаг машин сэлгэж ундаг. За одоо юу их юм те ингээд амжилттай бизнестэй ч юм уу. Тэгээ нөгөө хүнтэй чинь ингээд уулзаар амар өрөвдөлттэй байдаг байхгүй юу? Энэ амьдралаа энэ хүн болж төрсөн төрлөө зүгээр л мөнгө олохын тулд тэр хүн зориулчихсан. Зүгээр л мөнгө л тэр хүний амьдрал. Тэгээ тэр мөнгнөөс ингээд одоо юу гэдэг энэ тэн зугаална, архитна, одоо аялна, мөнгөөр гоё юм худалдаж аавна, мөнгөөр яана. Ямар ч тэр хүнд ханамж хөө болцсон. Тэгээ дотоод ертөнц нь маш гуйлагчин, ядуу, маш өрөвдөлттэй. Би тийм хүмүүсийг доромжлохоос илүү амар өрөвддөг. Тэгээ тэр хүмүүс чинь амар ээг болов. Хизээш тэр сайн сайхан юм уу мэдрэхгүй шүү дээ. Тэднэрт хилээч нэмэргүй шүү дээ. Зүгээр. Хэрвээ та хэн нэгэнд ямарваа нэг юм хэлэхэд тэр хүлээж авахгүй бол зүгээр is okay. Зүгээр гэл орхичих. Зүгээр л орхичих. Хэрвээ тэр хүн танд одоо юу гэдэг хамт байхад чинь одоо би чин зараагаал үргэлж уурлаад хамт байхад үргэлж таагүй мэдрэмж өгөөд идэг тийм хүмүүс байдаг те. Бид нар анзаарсан бол өөрөө ирэхгүй тийм мэдрэмж төрдөг. Тийм хүнээс зүгээр л холдчих. Хин чинтэй таныг наагаагүй шүү дээ, уяагүй тийм ээ. Зүгээр л холдоод амьдралаасаа гаргаад айлуулах тэр хүнээсээ аваад явчих. Гэтэл хин нэгний хажууд бүр байгаад аймаар налаад суугаад аймаар бүр хамт юм ярмаар үргэлж ингээд тэр хүний тухай бодоод юм уу, за хайр сэтгэл биш шүү, янаг амаргийн хайр биш шүү, тийм гоё эрэг нөлөө үзүүлдэг тийм хүмүүс үйдэг та. Зарим нь бол иннэрийг түгээгчд гайл ярина, зарим нь одоо юу гэж ярд янз бүрээр хэлж болно, тэр үг чухал биш. Тийм хүн байдаг. Тэр хүн чинь таны энергитэй айгүй гоё тохироод ин гэсэн үг байхгүй. Айгүй нөгөө манайхан ч одоо сүлбд ярьдаг л айгүй vibe нээлдэг энэ төр гэх тийм хүн чинь одоо таны амьдралд байх юм бол та тэр хүнтэйгээ яа амьдралаа тэр хүнтэйгээ оруул. Тэр хүнтэйгээ айлуулах ойр байхыг хичээ. Өөрт чинь тохироод байгаа, өөрт чинь болоод байгаа амруул тэмүүлжээ. Ер нь нэг энэ үгийг би бас номноос уншижсэн. Бас өөрөө ер нь үе санд юм аа. Одоо хорвоо ертөнц чинь энэ дэлхий чинь уудам шүү дээ. Нэг хүнээр бодох юм бол бид нар элсний ширхэг л угаа жижигхэн. За тэгээд энэ дэлхий дээр олон зуун сая хүн байж гэн. За дэлхий гариг маа нэг хүнтэй харьцуулах юм ямар гоё агуу гариг үлээ. За ингэ бодоход та заавал болохгүй бүтггүй танд ээл ивэлээ өгөхгүй байгаа. Таныг дандаа доош нь татдаг тийм хүмүүстэй. За тийм газар оронд бити тэгж үлдээ. Бити тэгж өөргөө тэнд гацаа. Таныг хайрладаг, таныг ойлгодог, таны хүрээллийн тийм газар орны энерги, тийм хүмүүс байгаа. Байхгүй биш байгаа. Тэрийгээ та өөрөө явж олж хайх хэрэгтэй байхгүй юу? Өөрөө хий, do yourself. Заавал өөрөө хий, өөрөө хүрчих хэрэгтэй. Хүн болгон тийм програмтай төрсөн шүү. Тэгэхээр та танд дандаа тэр саад болоод байгаа сөрөг энерги өгöd байгаа болохгүй байгаа бүтэхгүй байгаа тэр одоо газар оронж байд юм уу байрч байд юм за юу ч хийж болно шүү дээ хот мот те ажлын газар мазар эсвэл янз бүрийн хүмүүс бид нар нийгэмд янз бүрийн хүмүүстэй харилцаанд ордог. Тийм хүмүүс үл зүгээр л тэднийг амьдралаасаа орхиод явбал эсвэл тэндээс та өөрөө тэр хүмүүсийг явуулах боломжгүй та явах ёстой бол та тэгэл явал да. Тэгэхээр би танд юуг ойлгуулах гэдэг нь вэ гэхээр бүх зүйлийг уурчил, өршөө, бүх зүйлийг тавиулж явуулж баяртай гэд хэлж явуулж чаддаг бай. Тийм гоё агуу сэтгэлтэй бай. Тэгээд тэрхэнд бол би түрүү хэлсэн те өөрийгөө уучил, өөрийгөө хайрал дотроо хүлээн зөвшөөр гэл ингээл. За зарим хүмүүс болохоор бас ингэдэм юм а. Хүүе би одоо ингээд юу яаж чадахгүй байна. Өөрийгөө ажиглаж чадахгүй байна. Би одоо ингээд бодлоо хүлээн зөвшөөрч чадахгүй байна. За би бараг бодлоо ч ингээд бодох гэхээр яа толгой тэр хэрэглээ юм хэцүү байдгаа гэд ийм хүмүүс бийдээ. Яг ингээд дотоод ертөнц дотгошоогоо одоо ингээд орж чаддгүй тийм хүмүүс байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэгэхээр тийм хүмүүст зориулаад би та бүхэнд хэлээ сэтгэл батрлаасаа гарах нэг аргыг хэлье. Тэр ямарваа нэгэн бодол таны бодолд оруулаад таныг төвшүүлээл зовоогоол гониглуулаад бүрстэ өгчих гээд байд сууж чадахгүй галзуурч гээд бүр ингээд байгаа бол та
Ерөөсөө тэр хөвтөгч хэрэггүй өөрийгөө уушлах янз бүрийн одоо миний тэр өмнө хэлсэн юм ерөөсөө бити. Та ерөөсөө яг тэр мөчтөө өөрөөс чинь бүр ингээ хөсөж чинь гартал нь одоо тийм ирчтэй хөдөлгөөнийг хий. За одоо гэрээсээ гараад одоо гүйлтийн бүүзээ өмсөөл нэг шорт бодвол өмсөөл шууд гараад гүч. За эсвэл одоо машинаар жолоодож явж байгаа шууд уул муул руу шууд ингээл гар. За эсвэл одоо яа тийм нэг биеийн хүч шаардсан одоо тийм ажил байж болно шүү дээ. Одоо ямар ажил байж болох вэ? Одоо таны бүр хөлсийг гарах хэмжээний гэсэн үг байхгүй. Эсвэл та одоо гэрээ ингээл маш эрчтэйгээр ингээд цэвэрлэл бүх юмаа ингээл одоо угааж арчаал тоос мосоос оруулаас та шалаа мөлхөж арчаал таны хөлс гарах хэвээр. Таны бүр одоо биед байгаа тэр энерги эрчим чинь ерөөсөө шууд зарцуулагдах хэвээр. Тийм эрчтэй, тийм одоо хөдөлгөөн юу ч байж болно. Тийм зүйлийг та хий. Тэгхийн бол таныг зовоогоод байгаа тэр толгой дотор чи эргэлдээд байгаа бодол ерөөсөө байхгүй болчихно. Яагаад гэвэл бид нар нэг юм энерги байхгүй да. Хүн гэдэг чинь энэ махан бие чинь нэг маш нягт энерги байгаа байхгүй. Тэгэхээр тэр таны бие дотор байгаа энерги ингээ бүгд ямарваа нэг юм зарцуулагдаж энерги үргэлж хөдөлгөөнд байдаг. Нэгээс нөгөөж шилждэг. Энерги устдаггүй гэдэг юм томьёо байдаг те энэ үнэ. Тэгэхээр таны тэр бие дотор байгаа энерги чинь хөдөлгөөнд орших гээд шүү дээ. Тэр хөдөлж их хэвээр, урсчих хэвээр. Тэгэхээр та яг тэр тухайн процесс, тухайн мөчөд одоо та тэр тарих оюундаа одоо юу гэдэг харамсал, гомдлоо тэгээд их юм бол тэр энерги чинь тарих руу чинь гүгээд тэгээд тэр юу одоо сөрөг одоо сэтгэл готрол болж гараад илрээл та өстө гутраал, унаал, уугаал ингээл байгаа байхгүй та. Тэгэхээр та яг тэр хөдлөх гээд байгаа, тэр зарцуулагдах гээд байгаа, тэр гарах гээд байгаа, тэр таны биед эргэлдээд байгаа энергийг нөгөө миний хэлсэн чинь гараа гүйчдэг ч юм уу, амар дугуй ундаг ч юм уу, өстө нэрээ сайхан давхдаг ч юм уу, гэрээ өстө хөсөө гартал цэвэрлдэг ч юм уу, тэр зүйл зарцуулчихлаар нөгөө тарих бодол руу чинь гүүгээ чиглээд исэн энерги чинь нөгөө өөр эрчтэй хөдөлгөөн рүү орчиж шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр таны нөгөө сэтгэл готрол чинь алга болчихно. Та ажиглаад үзээрэй. Яг ерөөсөө энэ аягүй үр дүнтэй арга. Би бүр энийг өстой аягүй сайн хэрэгжүүлдэг байхгүй. За тэгээ байгальд гарахыг би бол амар дэмждэг. Би өөрөө аягүй ууланд алхах дуртай, ууланд явах дуртай, даа ялангуяа бүр ганцаараа явах аягүй дуртай. Яагаад гэхээр ингэж хүмүүстэй явахаар ингэ нөгөө хүмүүсийн таал нийцүүлгээ хэцүү байдаг байхгүй тий. За аль хурдан яваараа, арай хурдан алхах ч юу, за хүлээж байгаараа, за нөгөө хэдийгээ хүлээе та. За одоо цайлна гинэ, за сууя та. Өө тийшээ явна гинэ. За тэгвэл тийшээ явахаа болоо, ийшээ явъя та гэл ингээд аягүй юутай байдаг. Эрхчлөөт биш. Тэгэхээр би ганцаараа өөрөө ингээд ууланд алхах юм бол одоо тэр уулын тэр хад уйлваа за би тэр хад руу явна гэж ганцаараа алхаад явчихдаг ч юм уу тий. Би хүссэн цагтаа цангуул би юм аавна эсвэл би идчихнэ. Гэт ингээд ганцаараа явна гэдэг чинь аюу гой тааваараа байгаа учраас би ганцаараа ууланд алхах дуртай. За тэгэд яагаад ууланд алхах юм бэ? Хүмүүс яагаад ингээд л одоо сүүлийн үед аялал амьдрал бол аялал юм а тэнд ч явж гин энд ч явж гин одоо сүүлийн үед ууланд алхагч нар манай Монгол маш их болцсон. Сүүлийн 2 жил юм уу миний анзаарснаар бүр борооны дараах мөөх шиг гарч ирсэн. Тэдний нэгэн ч угаасаа би болж байгаа биш шүү. Би тэгээ яагаад гэхээр ерөөсө байгаль гэдэг чинь тэр чихтэй энергийн их орон, энергийн цэнэг. Ерөөсөө эерэг энерги таны тэр одоо алдсан байгаа тэр хоол хүнснээс тэр энерги сорогчдод соруулаа тэр бүтлгүү дампуурал тэр дөрвөн цемент хан дунд байгаа тэр эргэн тойрны чинь таагүй орчин нөхцөл соруулсан юм чинь байгаль танд өгнө. Байгаль бол ерөөсөө хэнийг ч ялгадгүй хиндэж доромжилт чи муу хүн байна би чамд энерги өгөхгүй чи сайн хүн байна наашир би чамд энерги өгнө гэж байгаль их хідэж тэгдэггүй. Байгаль их хэнийг ч ямар ч шалгуургүйгээр бүгдийг хүлээж авдаг, бүгдэнд нь түгээдэг, бүгдэнд нь өгдөг. Тэгэхээр хүмүүс ингэж гэдэг байхгүй. Байгальд гараад нэг алхачл хийдэг шүү дээ. Очоод бид нар нэг уужл хийдэг шүү дээ. Тэгээ хаана ямар энерги өгдөө. Бид нар хүсэл талаарч юу явцсан. Алтад там бүгд рүү явцсан. Тэгээ юу гэж. Яг ингэж ярьдаг хүмүүс. Үгүй ер нь таны хаашаа явах ерөөсөө чухал биш. Юу гэмдэ одоо нэг манай нэг Улаанбаатарын одоо нэг гоё уул байлаа гэж үтэй. За тэр уулыг тэр одоо нэг Алтаа таван богч манай Монгол улсын бас гоё байгалийн үзэсгэлэнт газар шүү дээ. Энэ уултай харьцуулаад чиний авирдаг уул чинь яа шүү дээ. Алтаа таван богд гоё шүү дээ. Битэн ингэлдээ яагаад бид нар юмыг харьцуулаад байгаа юм бэ? Тэр охин хөөрхөн энэ царай муутай, тэр маажиг, тэр намхан энэ өндөр гоё бити тэгэлдээ альва юм байгаагаараа өөр өөрийн мөн чанар, өөр өөрийн гоо үзэсгэлэг, өөр өөрсдийн онцлогтой. Яагаад одоо энэ дэлхий дээр ийм олон төрлийн айш зантай, ийм олон төрлийн мэрэгжил, ийм олон төрлийн үзэл бодол байгаа. Ийм бэжиж амьдрал ийм гоё өнгөтэй, ийм гоё цэцгэлж, ийм олон төрөл байдаг үстэй. Тэгвэл та бүхэн бодолтой. За энэ дэлхийн бүх уул адилхан гэж бодъё. Тэгвэл бид нар уулсын гоо үзэсгэлэнг харж чадах юм уу? Ерөөсө бүх уул нь адилхан хэлбэртэй яг адилхан гэж та бүхэн төсөөлдөө.
So ганцхан л мод байдаг энэ дэлхий дээр. Тэр ингээ хаана ургасан ой мод бүх зөвхөн тэр ганцхан л мод ургадаг. Бүр хэлбэр дүүрс өндөр нам өргөн яг адилхан ингээ боддоо. Sorry. Тийм байх юм бол амьдрал тэгээд өнгөтэй байх юм. Бид нэр альва нэгэн юмд ирмэлзэж тэмүүлж альва юмын гоо сайхныг мэдрэх юм уу? Тэр яг мэдрэх боломжгүй байгааз. Тэгэхээр яг одоо юу гэдэг байгалыг бол хүмүүс би бас хэлдэм аа. Өө тэр уул чинь яаштай. Би бол хэдэн мянган уул өндөр оргилд авирж исэн. Чиний баг гардаг үл юм уу ингэ нэг тийм үнтэй таарч байсан. Тэгээ яг нөгөө үнтэй чинь би бол зүгээр маргаагүй л өнгөрч исэн л доо. За яг зүгээр энэ хүн мундаг уулчин байж болно. Би зүгээр нэг нэг мяа энэ хүнийхээр бол нэг мяа уулан дээр гарч идэг болно. Гэхдээ би зүгээр байгалийн сүнснүүстэй холбогдож байгалийн ихээс энерги авч чаддсан. За тэгээд энэ үнтэй ийм яриач хэрэггүй юм байна да гэд харин тийм ээ. За та ястаа мундаг юм аа баярлаа гэд өнгөрч исэн. Тэгтээ яг уу энэ бол тийм чухал биш. Одоо юу гэдэг хүнтэй нэг үг хөөгөл хэрүүл хөөгөл нөгөө хүний муулах нь чухал биш байхгүй. Хүн ямар ч байж болно. Өнөөдөр хүн таныг доромжилж болно. Янз бүр болж болно. За тэгээ байгалийн тухай яриа. За тэгээ байгаль бол хүнд ерөөсөө энерги өгч юм аа. За тэгсэн чинь хүмүүс нөгөө түрүүн ярьсан тийм нөгөө хөдөө яваад архитаа ирдэг дээш тийш явсан хаана ямар ч энерги байхгүй л штэ юм шиг ингэдэг. Тэгэхээр энэ ерөөсөө юм байхгүй юу? За жишээ нь ингээ гэж үтэй. За та гэртээ байлаа гэж үтэй. За та гэртээ байгаа танаа гэрт ингээ зочин ирнэ гэж та итгээд штэ. Ингээд амар гой хоол моол хийгээ ширээ засаад тэгчээ та ингээд бүх хаалга цонхоо хаагаад хаалгаа түгжээд тэгээд хөшгөө татаа тэгээд ямар ч зочноо урихгүй ингээд утас мотос одоо бүх юм хаачаад яага манай гэр зочин ирэхгүй байгаа юм бэ гэд ингээд суугаад ивэл зочин ирэхгүй зү мэдээж. Тэгэхээр та зочноо хэн болохыг тодорхойлох хэрэгтэй. Та зочноо за манай эдэн цагт ирээрээ гэх ёстой. Та зочноо ирэхэд нь хаалгаа дэлгээд угтах ёстой. Нөгөө хүмүүсээ урих ёстой гэж зочин ирнэ дээ. Яг тэрнтэй адилхан. Та өөрийнхөө тэр гой байглаас хүлээж авах тэр энергийн тэр сэтгэл зүйн бэлтгэлээ, тэр энергийн мэдрэмжээ хаацсан бол та тэр энергийг хүртэж чадахгүй авч чадахгүй. Тэр бүхэн таны хажуугаар гараад өнгөрч. Таны хажуугаар урсаал өнгөрч. Тань дотор ороод тэр танаар дамжаад гарч чадахгүй нь шүү дээ. Та яагаад гэхээр өөрөө бүх юм хаацсан баахгүй юу? Тэгэхээр энийг л хүмүүс ингээл оста айгүй хэцүү яаж яах юм за мэдхгүй гэл ингээл манайх яг ингээд идэг те хүүхд тэгээд юу гэсэн үг надад дамжина гэж үгүй яаж тэгээ би өөрийгөө нээх юм ингээл ингээ хүмүүс ингэдэг байхгүй. Энэ юусоо айгүй энгийн. Ер нь энгийн юм агуу байдаг гэж айгүй үнэн штэ. Ямарваа нэгэн төвхтэй юм байх тусам л бид нар агуу мундаг гэж бодог. Энэ ерөөсөө зүгээр эго аахгүй юу? Эго оюун тарих үргэлж төвхтэй хэцүү юмыг хүсэж тэрний ард гарахыг хүсдэг. Бодит байдал энэ оршихуй, энэ дэлхий, энэ энерги, энэ байгаль их маш энгийн. Маш энгийн шүү дээ ерөөсөө. Тэгэхээр та яаж тэр энерги нээх юм бэ? Яаж тэр байгалаас хүч авах юм бэ гэхээр зүгээр л тэнд очиод нэг гоё мод байлаа гэхэд нэг гоё хад байлаа гэхэд та тэр гоё хатан дээр ингээд суул та. Зүгээр яаж ч суусан болно. Тэр суулт муултантаа чухал биш. Та тэр гоё хатан дээр суугаад юу гэдэг өө яана эндээс могоо гараад ирэхэд өө яана миний бүксийг өвс хатгачихгүй гэж. Өө яана миний өмд муухай болчихгүй гэж бодох хэрэггүй. Зүгээр л гоё гүнзгий амьсгаа аваа тэр хатан дээр суугаад тэгээ зүгээр яг тэр тухайн мөчийг мэдэр. Таны толгойд одоо юу ч бодогч болно шүү дээ. За өдрийн чинь ажлын явдал ч юм уу. За нэг сая нэгөр нэг машин өнгөрлөөдөө ч гэдэг юм уу. За тэнгэр шууд нислээдээ. За одоо бороо орхон дээч гэдэг юм уу. Ингээл та яг зүгээр л өөрийгөө ажиглаад мэдэр. Тэгэл ингээл мэдрэгч чинь аяанда таны тэр толгой дотор байгаа тэр бодол тэр ажил төрөл тэр хотын шуугаанд байсан юм чинь аяанда сугаад нэг нэгээр тэр бодлууд ч алга болоод байхгүй болно. Та ажиглах хэрэгтэй байна шүү дээ. Тэр бодолтой оролцоод хэрэггүй. За энд нэг цагаан машин өнгөрлөөд өглөө энэ хэний машин бэ? Өө али тэр айлын машин юм уу? Али энэ машин хаашаа явж вэ? За энэ хүн ямар хүн байсан бол бити тэр бодлыг ингэж юу яа гэсэн үг. Одоо цааш нь өдөөж эрчимтэй ингээд дараагийн бодлыг одоо нэг бодлоос нөгөө бодол үүснэ нөгөөдгөөс нөгөө үг ингээд үүсэ дамжаа яваад байгаа сте. Битэтэг зүгээр л ажигл. За тэгээ байгаль талархаж сур. Нөө ямар гоё хат вэ? За ямар гоё мод вэ? Ямар гоё сингсэн агаар вэ? Байгаль их минь ээ, дэлхийн ээж минь ээ. Одоо юу гэмдэ өвгд эцсийн минь сүр сүлд бинэ юу ч чилж болно штэ. Одоо лус савдаг минь ээ ч гэдэг юм уу. Тэр үгэндээ чухал ш. Гоё таларх.
Ямар гоё газар вэ? Надад энерги өгөөрөөч гэдэг юм уу? Вау гэдэг ингээд гоё ингээд сэтгэлээ аягүй гоё болгоо. Тэр хадан дээр чин сэтгэлээсээ гоё тааламжтайгаар ингээд суугаа. Тэр гоё модыг тврээд тэнд гоё алхаж явахдаа тэр ууланд ургасан гоё үзэсгэлэнтэй цэцгийг ингээд хараад баярлаа. Тэгээ тэр ийм гоё байгаль байгаад ийм гоё мөчөд би одоо ийм гоё орчинд байгаад одоо талархаж байна гэд ингээд хэл. Тэгэхээр энэ таны тэр талархлын явцад таны тэр зүрх чинь нээгдээ тэр бүх юм чинь ингээ айгүй гоё болж ирдэг байхгүй. Тэгэхээр яах нь вэ? Талархал чинь буцаал тань руу байна. Манайхаа одоо яг ингээл үлийн үр мөр ингээл талархал малархал яхаар нэг баллаа юм ярьлаа, солиорлоо, шашин гэдэг ингэдэг. Ерөөсөө тийм биш. Одоо нөгөө нэг квант физик мэдzik гэл одоо айгүй ярьдаг болсон физикийн тэр шилдэг ухааныхан. За одоо нөгөө энерги гэл ингээл ярьж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр ерөөсөө ийм юм байна. Бид нар ерөөсөө л энерги юм байна. Бүх зүйл энерги юм байна. За нягтралын хэмжээнээс шалтгаалж байгаа бох тий. За тэгэхээр та өөрөөсөө ямар энерги цацруулна? Тэр чинь таны бодол, үйлдэл, за сэтгэл зүйн хөдөл. Тэр чинь буцаад тань руу яг нөгөө ингээд юу гэмдэ толинд бид нар ингээ харахаар бид нар өөрийнх нь төрсөө буцаа ойлгодог шүү дээ. Тэр шиг одоо юу гэдэг хан руу бөмбөг шитгэр тэр хан руу тэр бөмбөгч нь ойгоо буцаа тань дээр ирдэг тийм үү. Тэрнтэй адилхан та ямар үйлдэл хийн, та ямар бодол, энерги, сэтгүүг өөрөөсөө ялгаруулна, та бусдад яаж хандна тэр чинь танд буцаад ирдэг. Эний чинь л нөгөө үйл үүр гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө кармач. Тэгэхээр өнөөдөр хүмүүс ингэдэг л дээ. Би өнөөдөр хүмүүстэй айгүй гоё nice ханддсан шүү дээ. Би өнөөдөр айгүй шудраг үйдэн шүү дээ. Тэгсэн чи одоо миний амьдралыг хар л та. Одоо тэгэл ийм л биш. Хүмүүс надад хизээч гоё хандж байгаагүй шүү дээ. Гэт ингээ хүмүүс дандаа нөгөө юу хүсэж идэх байхгүй нөгөө үр дүн. Одоо өнөөдөр таны хүнд гоё хандлаа шууд тэр хүн чинь танд буцаад гоё хандна гэсэн үг биш байхгүй юу? Тэгээд ямарваа нэгэн юмыг дандаа одоо юу гэдэг үр дүн, ашиг хонжоо, алтар нэр харж хизээч битгий хий. Одоо юу гэдэг энд зарим хүмүүс ингэдэж шүү дээ ядуу мадуу гуйлагч хүмүүст өглөг өгж явахдаа хоо өстө бөөн зураг дараад өстө бичлэг хийгээл би энэ хүнд ийм өгж ийн гэж одоо үгээр хэлэхгүй ч гэсэн үйлдэлээрээ харуулаад өстө постлол тэр буян биш ээ. Тэр өглөг биш ээ. Ямарваа нэгэн үр дүн горилсон, нэр алдар хөөцөлдсөн ямар нэгэн эголог амбицлог өглөг бол хизээч өглөг биш. За би одоо өнөөдрөөсөө сайн карматай байна. Энэ хүн лөө хараад инээ. Тэгэхээр надад хин нэг инээ гэд инхээр үр дүн горилоод байгааз. Энэ ерөөсөө өглөг биш. Энэ ерөөсөө сайн үйл биш шүү. Энийг та бүхэн битээ андуураарай. Яг нөгөө нарцист үзэл бол өөрийгөө хайрлах шиг өнгөц яг адилхан харагдана. Сайн дотор нь ороод үзэх юм бол өөр. Хэрвээ та хин нэгэн чин сэтгэлээсээ туслахыг ч юм уу чин сэтгэлээсээ өхийг хүсчихвэл заавал тэрийг фэйсбүүк дээрээ постлол заавал олон нийтэд видео хийж цацаал заавал дэлхийд дахин зарлах хэрэг байгаа мó? Нэр алдрал хүсээд нь шүү дээ. Тэр нь цаанаа өхийг хүсээд байгаа мөртлөө ясэм дээрээ цаад мөн чанар цаад жинхэнэ одоо юу нь бол нэр алдрал хүсээд байгаа байхгүй да. Олны attention анхаарлыг тий. Тэгэхээр зүгээр л өхийг хүсэж байгаа бол заавал хинт ч хэлэх хэрэггүй, хинт ч харагдах хэрэггүй, ямар ч зураг тавих хэрэггүй, хинт ч зарлах хэрэггүй, зүгээр л үг. Ингээд сайн сайхан үйл хиймээр байна. Би хүнд ингээд одоо юугүй муухай юм хийхийг хүсэхгүй байна гэвэл зүгээр л тэр чин зүрхнээсээ л тэрийг хийгээд байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа чин сэтгэлээсээ, тийм ээ? Цагаахнаар, сайхнаар, хайрласнаар чин хүслээрээ л хий. Тэрнээс одоо за би сайн карматай байх юмсан надад нэг сайн юм тохиолдно гэсэн шүү. За би нэг өнөөдөр нэг сайн юм хийчихдээ юм өдөө. Эн чинь биш. Тэгэхээр нэг зарим нэг ийм хүмүүс үйд юм аа. Одоо нэг өгж ийж авдаг, гарч ийж орж ирдэг гэдэг нэг ийм үг өгдөг тий. Тэгэхээр зарим хүмүүс одоо нөгөө нэг ерөөсөө надад юм орж ирэхгүй байна. За орлого мөнгө ч одоо яриахаа болий. За тэртээ тэрүүл хүмүүс өнөөдөр бүгд мөнгөний төлөө ажиллаж байгаа. Тэгээ би нэг мөнгө яриад ах нэг дуртай биш. За одоо юу гэдэг өнөөдөр би ингээл одоо хичээж яхад болохгүй байна. Өнөөдөр би зүтгэж яхад болохгүй байна. Өнөөдөр би ингээл шудраг байсан. Би зүв байсан. Тэгсэн чи одоо миний амьдралыг хараач те ийм байна гэл ингээл хүмүүс айгүй гомдолдог байхгүй юу? Тэгээ би ч гэсэн тэгжсэн. Би ч гэсэн бүр яг би шудраг байсан. Би баг хорхооч хоргүй шахуу байсан. Би зөв явсан. Би бусдад сайн сайхныг хүсчихсэн. Яагаад вай гэл ингээл ойлгосон бор санагдаал те. Яагаад өнөөдөр намайг тэнгэр нэргэж байгаа юм шиг ийм над тохиолдож байгаа юм бэ? Би үндэ яасан юм бэ? Яагаад гэл ингээд бид нар тэгдэж штэ. Тэгсэн чинь эн чинь юус учир утгартай юм бэ нөө? Тухайн үед бол яг зүрс зогсчих шахажсэн. Амар даун болж байсан. Амар сэтгэлээр унаал, амар цохилтонд орж байсан. Тэгсэн чинь ийм юм бэ.
зарим нэг бидний амьдрал тохиолдод байгаа маш хүнд хэцүү асуудлууд биднийг зөв ч юм уу буруу ч юм уу хамаагүй бидэрт тохиолддог. Бидний амьдралд байдаг. Энэ яагаад вэ гэсэн чинь энэ ерөөсөө тань тохиолдох ёстой зүйл байсан юм байна. Магадгүй та тэр зүйлээс юм сурах ёстой байсан юм байна. За магадгүй та тийм карматай хэн нэгэн төлөх ёстой юм а төлсөн ч юм уу. Эсвэл тийм кармагүй байлээхэд одоо өнөөдөр нэг хүн таны имийг хулгайч дахиад дараа төрөлтөө ч юм уу дараагийн удаа ч юм уу тэр хүн танд буцаагаал төлөх хүрэмтэл орчиж байгаа байхгүй юу? За тийм. Тэгэхээр зарим нэгний нь бол дандаа энэ хичээл юм байна. Би ийм юмыг даваа туулах ёстой юм байна. Би энэ зүйлийг мэдрээд ард нь гарах ёстой юм байна гэж хүлээж авч байгаарэ гэж та бүхнээсээ хүсье. За тэгхийн бол таны сэтгэл маш сайхан хөнгөн байна. Та тэр бүхнийг тавьж явуулж чадна. Тэгээд ийм хаар, муухай, төгшүүртэй, айдастай, үзэн ядалтай, ууртай тэр хар мэдрэмж, тэр тойрогт юусоо битгий гац тодорхой хэмжээний хугацаа цагийг та тэнд мэдрээд энерги зарцуулаад байна. Тэгтээ та тэрнээсээ цаашаа явах ёстой юм байна. Тэгэхээр амьдралд чинь ямар нэгэн импакт, хүн цогцолтууд ингээд орж ирээд байгаа бол та яагаад би азгүй амьтан яагаад гэдэг дээр битгий гац. За. Өнөөдөр би ингээд юмаа хулгаад алтчихлаа тий. За ийм л байх хэрэгтэй юм билүү дээ. Дараа та цаашаа алах шүү дээ. За шинэ одоо бид нар ингэдэг үстэй. За би одоо Улаанбаатарт байна тий. За би одоо машинтайгаа дархан явъя гэдэг ингээд явах гээд байна гэж үтэй. За тэгэл ингээл дарханлуу ингээл машинаа унцаа. Дахиад явж исэн чинь замд миний дугаа гарчиж. Дархан хүрээгүй байхад. За тэгвэл би одоо юу гэдэг өө за би дархаа орхоо боллоо. Миний машины дугаа гарсан юм чинь би яг энэ дугаа гарсан зам дээр үрд мөн хүлдлээ. Би ер нь энд амьдрнаа гэдүү үсттэй бид нар тэхэхгүй штэ. Дугуугаа нөхөн за дугуй нөхгүй бол энэ тэндээс одоо даваарын дугуй байхгүй бол дугуй муугаа болохыг хичээн замд явж байгаа одоо хүмүүсээс гараа өргөөл тусламж гуйдаг ч юм уу одоо яа тийм. Ингээд бид нар дугуугаа нөхөөд машинаа одоо цааш нь унаад нөгөө зорьсон дархан хот руугаа дархан руугаа явахыг бодно. Угаасаа тэнд очино тийм үү. Тэрнтэй яг адилхан. Та амьдралын ямар нэгэн хүнд бэрхшээл ерөөсөө юу ч байж болно. Тэрнтэй та тулсан бол яг тэр мэдрэмж, яг тэр сэтгэл гутрал, яг тэр сөрөг эмоцондоо хизээж битгий гац. Өөрөө хүлээн зөвшөөрчих тэрийгэ. Тийм ээ би азгүй амтаа. Тэгээд юу гэж? Та алтаа л үсттэй. Тэгээд юу гэж? Ер нь танаас өөр хинч таныг маш хүчтэйгээр буруутгаж, маш хүчтэйгээр уучлахгүй байж чадахгүй гэж байгаа шүү дээ. Та л өөрөө гэдэг байхгүй. За яг хүмүүс бла тал талаас танд янз бүр бэлтгэл баг л та. Гэхдээ танаас өөр том дайсан, танаас өөр өөрийгөө уучлахгүй, танаас өөр өөрийгөө тийм ээ ингээд доош нь хийж ингэж бүх юмаа хааж, бүх зорилгоос нь няцаах тийм хүн байхгүй. Тэгэхээр яадын өнөөдөр алдаа л үз. Гэхдээ би цаашлаа. Яадын өнөөдөр би уугаал үз. Гэхдээ би дараа уухгүй. Алдсан алдаан дээрээ дахиж битээ алд. Яагаад гэвэл бид нар тэр алдааг ямар үдийг мэднэ. Тэгээд алдах юм бол бид нар ямар мэдрэмж авдаг, ямар филинг төрдөг, яаж дампуурдаг, яаж зовдөг, яаж гундгаа бид нар мэднэ. Тийм учраас нэг алдаагаа дахин битээ давт. Тэгээд яг тэр мэдрэмж байгаа одоо тэр муухай гацсан мэдрэмжэндээ битээ тэндээ хоцорч үлд. Тэндээс гарах гарч угаасаа байгаа. За тэгээд бүр танд хэцүү байвал та өөртөө ингэж хэлжээ. Энэ хорвоо дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн байхад өнөөдөр би ганцаараа ингэж зовоод байгаа юм биш юм байна. Надаас ч илүү зовлонтой хүн байгаа шүү гэж хэл. Тэгээд чи бол хүчтэй, чи бол хөөрхөн, чи бол зоригтой, чи чаднаа гэд ингээд өөрийгөө уучлчаад өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрчөд өөртөө тэгж хэлжээ. Гэхдээ яа болохгүй гэж. Заавал хин нэг нь таныг магтдığım биш байхгүй. Хин нэг нь танд гоё юу хэлдэг юм биш. Тэгэхээр өөртөө гоё юу хэлжээ. Тэстэ гоё гартаа шүүж гэдэг бо заримдаа ингээ бие мие гоё илээд өөртөө массаж хийч. Яагаад бид нар ингээл нэг өөрийгөө илж таалах нь бол буруу. За бусад хүнийг илж таалах нь зөв гэдгийг. Гэтэл заримдаа ингээл бид нар чинь бие мие тослол бие илээл толгой молгодоо массаж хийгээл хүзүүг ингээл гоё байдаг ш. Яагаад өөрийгөө тэгж хайрлж болохгүй гэж. Тэгэхээр бид нар дандаа нэг тийм хүмүүсийн яриан дунд байдаг нэг өнгөцгөн янз бүрийн хүүе тэр чин шал тэнэг штэ эн чин шал ийм штэ тэр чин тийм байхгүй юу гэдэг үзэл болоос бид нар дандаа өөрийгөө хаацсан хашцсан хорцсон байдаг. Тийм зүйлүүдэд ерөөсөө өөрийгөө битгий ууй хаш тэнд хорогт тэр тойрогт битгий ор. Тэр тойрогт та байсан байж болно. Тэр тойрогт та амьдралынхаа 5 жил, 10 жил, 20 жилийн өнгөрөөсөн байж болно. Хамаагүй өнөөдөр та яг тэндээсээ гар. Өнөөдөр та хийх хүсэж байгаа зүйлээ яг одоо хий. Оролдох гээд байгаа зүйлээ яг одоо оролд. Тэрнээс одоо бид нар яг ингэдэж шүү дээ. Би одоо багш юм уу? За тэгтээ яг би одоо нэг гоё мотоциклийн одоо уралдаанч болохыг хүсдэг. Тэгээ одоо миний ч одоо мотоцикл унаад явна гэж байх те. Миний нас одоо ингэ 40 гарчлаа штэ ч гэдэм үү. Ингээд идэх те.
Бити тэг таны нас 40-тэй байна уу, 50-тай байна уу, та 30-тай байна уу, 20-тай байна уу, юусаа хамаагүй. Тэгсэн мөртлөө та тэр мотоцикл унаа дахиад хүслээ хайж чаддгүй те нөгөө мотоциклийн уралдаанд оролцох хүслээ хайж чаддгүй. Тэгсэн хадлаа та дандаа шалтгаглаа л гэдэг. Өө би багшгүй юм чинь надаас одоо тийм юм гарч чадахгүй. Өө би мотоцикл унаа сурч чадахгүй бах та. Өө би хөгшөрчлөө. Ингээд байх юм бол та хизээж тэр хүссэн зүйлдээ хүрч чадахгүй. Зүгээр л хий. Just do it. Зүгээр л хий. Та магадгүй мотоциклийн мөнгөө одоо цуглуулсан, дансандаа цуглуулсан гараал мотоцикл авал та. Яа тий авал та хүсэж байгаа мотоцикл аав. Тэгээд тэр мотоцикл унц сурдаг газар нооч тэр мотоциклоо унаад сур. Тэгээд уралдаанд яаж орохын тэр хүмүүстэй тэр газруудтай холбогд чадахгүй ч гэсэн хамгийн сүүлийн байранд орсон ч хамаагүй тэр уралдаандаа оролц ёв. Яг одоо л хий. Тэгвэл хизээ хийх юм. Яг энээс үндэслээд хараа. Би яг нэг юм боддог хгүй. За одоо би яг өөрийгөө ингэ төсөөлдөг хгүй. За би ингээл амар хөгшин эмгэн болцсон тий. Тэгээ би үс өөрийгөө айгу хөвшрөөд өхнө гэдгийг мэдтээ, айгу урт насна гэдгийг мэдтээ. Тэгэл миний ач зээнэр одоо хүүхд маань ингээл тойроо суудсан ингээл одоо би яа тийм те амьсгалын афра зүсэж байдаг за хөвшин өмч мэдэрч тийм шүү дээ. Тэгэл одоо яг өөх үедээ бол би яг өөртөө тэгж хэлж чадхаар би амьдрнаа гэж би өөртөө хэлдэг. Юу гэхээр яг ингээд сүүлийн хідэн амьсгалаа татах гад те яг ингээд би энэ дэлхийгээс явах гэж шүү. Энэ төрөл маань ингээд дуусчих шүү гэсэн үедээ бол за чи энэ хорвоод нэрээ үнэхээр энэ төрөлдөө амьдрсан шиг амьдрч чадчихэ. Би баяртай байна. Би хүссэн бүхнийг хийсэн. Би хүмүүс тусалсан. Би сайн сайхан байж чадсан. Би хүснээ авсан. Би айцтайгаа нүүр тулж чадсан. Одоо би ингээд явхад энэ хорвоогоос явхад надад харамсаад байх зүйл алгаа гэд яг гой нүүрэндээ инээмсэгэл тодруулаад би өхнө гэж боддог байхгүй юу. Тэгээ яг л тэгэж амьдрахын тулд та өөрийгөө бити хойр бити тэр хар мэдрэмжэндээ гацаа гэж би та бүхнээс хүсэж байгаа. Зарим хүмүүс одоо ингэ л игдэн шүү дээ. Зарим залуучууд ирчүүд бол амар их тэгдэг байхгүй. Би нэг хүүхнийг аягүй харж явд юм амар хайртай. Тэрсүү сэтгэлээ илэрхийлж чадахгүй байна. Яах вэ? Мэдхгүй одоо зарим бүр хэдэн жил харж явдаг ч гэнэ ямар их төвчээр вэ те. Яг тийм хүмүүс аягүй хүйдэг. За эмэгтэй ч хүн байгаа шүү дээ. За эмэгтэй хүн яагаад эрт хүн хайраа илэрхийлж болохгүй гэж. Заавал эр хүн хайраа илэрхийлт юм биш шүү дээ. Тэгээд ингээ тийм хүмүүс байдаг те. Тэгээ яагаад хилэлтэй яагаад болохгүй юм гэхээр зүгээр л айгаад байна. Зүгээр л чадахгүй. Одоо нэг өөрийгөө чадахгүй гэдэгт ингээ амар олон юм хаалт тавьцсан өөртөө өөрийг ингээ амар том юм торон дотор оруулсан. Би угаасаа л чадахгүй гэдээ өөртөө итгүүлсэн. Та чадахгүй гэж итгэсэн нь та чадахгүй гэсэн үг биш байхгүй юу? Та тэр чадахгүй гэдэг итгэлэл өөрчлөх ёстой байхгүй юу? Тэгээ яадын тэгвэл юунаас айгаад байгаа? Тэрийгэ боллоо. За бид нар хайртай таалагддаг хүнээс өндөл айдаг л та. Үгээ цэгнээл, биеэ цэгнээл тийм байдаг. Гэхдээ тэгээ юу гэж тэр хүнээс үгээ цэгнээл гэж тэр хүний ажил сандраал үз. Шууд хайртай гэдэг хэлэлтэй яг одоо хэл. Үе одоо юу гэдэг те? Өө сайн уу? Хей сайн уу? Би тийм байна. Би чамайг харж явд юм аа гэдэг юм. Хоёулаа нэг уулзах уу, болцох уу гэдэг юм. Ай кофе уух уу гэдэг юм уу. Тэгэл эсвэл чатлал хэсэг хугацаанд ингээд би чам хайртай чим. Шууд хэлэлтэй яага болохгүй гэж. Магадгүй тэр хүн таны хайрыг хүлээгээд авна уу? Хүлээж авахгүй байна уу? За танаас зугтна уу? Эсвэл хүлээж аваад хоёр бүтэд амар гоё ирхэх юм билүү? Ерөөсөө үр дүнд битгий горил. Яа тэгвэр та тэр фантази яг үлгэр шиг яг тэр Disney Google дээр шиг тэр үр дүн хүсэж байгаа болохоор л та хийхгүй байгаа байхгүй юу? Хайраа хэлэхгүй байгаа байхгүй юу? Тим хайр гэж байдгүй маа. Тэр Hollywood-ийн кинод гардаг шиг тийм perfect хайр гэж байдаггүй. Бид нар одоо ямарваа нэг юм үзээд хараад өө хайр юм байт юм гэдэг ойлголт авдаг л да. Гэхдээ тийм биш. Өөрөө мэдрэмжээрээ хий, өөрөө зүрхээ сонс, тархиа биш зүрхээ сонс, зүрхээ даг. Тэгээ тэр эмэгтэй хүн таны хайрыг хүлээгээд авна уу? Тэр эрэгтэй хүн таны хайрыг хүлээгээд авна уу? Эсвэл тэр зөвшөөрөхгүй таны пупа юу вэ гэж зүхтаана уу? Өрөөсөө хамаагүй. Яагаад хүн өөрийгөө ингэж нөгөө аюулгүй бүстэй байлгаад яагаад хүн ингэж байгаа? Яагаад гэвэл нөгөө эгоч нь л ахгүй. Яагаад гэвэл нөгөө нэг нэр алдраал бодвол яагаад гэвэл би өнөөдөр хүн доромжлогчууд энд гологчууд нөгөө айц. Нөгөө нь юу гэдэг лээ? Таны могоо гэж бодсон юм чинь дээсл байсан шүү дээ гэдэг шиг. Айцтайгаа нүүр тул шууд хэл. Гэхдээ заавал юмыг сөргөөр бодох хэрэггүй шүү. Магадгүй тэр эмэгтэй чинь тэр эрэгтэй чинь та хайр альжилсан чинь амар гоё хүлээж аваад үгүй тийм үү гэж хоёрын хайр бүтэх юм билүү. Би ч гэсэн бас чамайг харж явдаг гэсэн чинь надад айгүй таалагдсан шүү дээ гэд хэлэх юм билүү. Яагаад why not? Зүгээр л хий. За зарим нь бас ингэдэж шүү дээ. Хөөе би нэг гадаад хэл сурах гэсэн юм аа. Гэтэ айгүй олон жил удаж явж. За мэдгүй миний хэл сурна гэж юу эдээ. Гэтэ би өмнө ямар ч хэл сурж байгаагүй. За нэг тийм хэл сураа хайж ийсэн, тийм сургуулаа хайж ийсэн те. Өө би чадахгүй. Бити тэг
Яагаад чадахгүй би дорой, би арчаагүй, би болохгүй, би хөгшин, би тийм үгээр ерөөсөө өөрийгөө бити кодл. Зүгээр л оролдоод үз. Зүгээр л хийгээд үз. Үнэхээр чи зүрх сэтгэлээсээ зүрхний дуудлагаар үнэхээр хүсээд үнэхээр тэр зүйл чамайг даллаад одоо цаг нь босоо хийлдээгээ бүр бодол санаанаас ч гарахгүй бүр чин зүрхнээсээ дуртай шууд тэрийгэ хий. Бид нар яагаад за мөнгөтэй болохоор хийндээ за тэгэхээр хийндээ нэг хүүхдээ ихтэй сургуулаад ороод нэг хүүхдүүд минь том болохоор би нэг тэгэндээ би ингэндээ тэнгүүтлээ тэрнээс л болоод тэрийг л хүлээгээд би тэгж чадахгүй байгаа штэ тэрнээс болоод би ингэсэн штэ би тийм боломжгүй болохоор тийм уучлаарай та зүгээр л бусдаар шалтгаалаад байгаа байхгүй юу бусад хүмүүсээр та шалтгаан тавиад байгаа бити бусдаас одоо тэрнээс л болоод би ингэсэн бити шалтгаал тэгэл манайхан зарим нь бас ингэдэг тийм Хүүе өстө нэрэ манай нөхөр тийм зантай юм а яах уу өстө миний найз тийм юм а өстө тэр тэгээд энэ ингээд хүмүүсийг өөрчлөх гэдэг айгүй сонио. Яг тэгвэл та ерөөсөн хүмүүсийг өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Тэр хүн тань таалагддаг ч гэж болно таалагддаггүй ч гэж болно. За тэгээд хамт байсан байгаагүй ямар ч одоо Ирак зүгдэггүй ч гэж болно ямар ч гэж болно ш. Тэгэхээр та ерөөсөө хүнийг өөрчилж чадахгүй. Учир нь хүн өөрийгөө өөрчлөх програмтай төрсэн байхгүй юу? Хүн өөрийгөө л өөрчилж чадхаас хинч таныг өөрчилж чадахгүй. За магадгүй тэр хүн өөрчлөгсөн гэвэл зүгээр дүрэл эсгэж байгаа юм, жүжиглэж байгаа юм. Та тэрийг бол сайн ажиглах юм бол анзаарах юм бол мэднэ. Тэгэхээр хин нэгэн тань таалагдахгүй байвал та тэр хүнийг зүгээр л байгаар нь хүлээгээд авчих. За энэ хүн юм ууртай хүн юм байна да ч гэдэг юм. За энэ хүн үргэлж инээж явдаг юм цоглог хүн юм байна да. За энэ ийм гоё гэрэлтсэн, инээсэн хайр дүрэн хүн юм байна да ч гэдэг юм уу те. За энэ дуугаа хүн юм байна да. Зүгээр л хүлээгээд авчих. Тэр хүнийг өөрчлөх гэж юусоо бити оролт. Угаасаа тэр хүн өөрчлөгдөхгүй. Харин та өөрийгөө л өөрчил. Та ямар нүдээр, ямар сэтгэл зүрхээр, ямар бодлоор харна хорвоо бусад хүмүүс яг тань тэгжил харагдана. Үнэн шүү дээ бид нар ингээл ууртай амьдрал утгагүй болцоо амьдрал өнгөхгүй идэх те хайр байхгүй үед амьдрал өнгөхгүй идэх те тэгэл ингээл амар баярлцсан хин нэгэн дурлцсан бол бараг л нисчих гээл хэвээр нэр амар гой өнгө цус орвол харцсан хэвээр гэлтгнаа гэрэлтэл яадаг вүлээ. Тэгэхээр тэр чинь нөгөө таны хайртай хүнд биш байхгүй юу? Таны энэ зүрх сэтгэл оюун бодолд чинь болоод байгаа тэр процессд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хайр дурлал тэр гоё дуртай хүссэн юм авах тэр мэдрэмж тэр хүнийг ямар гоё тэгэж өдөөж ямар гоё гэрэл цацруул ямар гоё ирч хүчтэй ямар бүтээлч болгож ийн вэ? Тэгэхээр ерөөсөө л танд учир байгаа юм биш үү? Би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Би урагшлах хэрэгтэй юм байна. Би чадах хэрэгтэй юм байна гэж та бүхнээс өөртөө хэлж байгаарай гэж хүсье. За тэгээ та бүхэн бүтээлч байгаарай. Please гоё энэ танд ямар сайн сайхан зүйл байна? Танд ямар гэрэл гэгээтэй зүйл байна? Танд бусдыг дээш нь татах сайн сайхан руу хөтлөх ямар зүйл байна? Та тэрийг бусдад түгээж энэ дэлхий дээр хийж бүтээж яваарай гэж би та бүхнээсээ маш их чин сэтгэлээсээ хүсье, урайлъя гэж хэлмээр байна. За тэгээд үүн дээр нэг юм хэлмээр байна. За таних болох ёсгүй зүйл, таних болох одоо таны хайртай хүн болохсгүй хүн бол ерөөсөө хизээж болдоггүй маа. Өөрөө чинь биш юмыг бити хүчээр булааж ав. Бити хар домын шид хэрэгэл. Бити тэрийг хүчэндэж хүчрхийлж ямар ч хамаагүй аргаар энэ минийх болох ёстой гэж бити тэгэж муухарлаарэ. За зарим манай эмэгтэйчүүд бол ингэжсэн би бүр хит хит эмэгтэйтэй таарч байсан. Тэгээ би бүр айгүй өрөвцөн. Хонгор минь чи минь ямар муухай буруу зүйл хийснэ. Мэдээгүй учраас энэ биш тэгээд бэлжсэн. Энд нэг хүүхэн бүр ингэсэн байгаа. За нэг залуу дурлалч нөгөөт нь гэр бүлтэй байж л тэ хүүхдтэй тийм ээ ингээд гэр бүлтэйсэн. Тэгэд яг хөө тэр залуу хөө хоёроо ингээд явж байгаа л уучраал уулзаал одоо тэгэл нөгөө ир имийн харьцаанд ороод одоо салж хагцшгүй нууц амргууд болчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь одоо янз бүрийн за одоо ямар шашин байх нь сонирн биш. Нэг янз бүрийн тийм хар дом хийдэг хүн дээр очоод нөгөө залууг чинь өөртөө татуулах, өөрийн болгох, эхнэрийн одоо яа холдуулах ч гэдэм үү. За тийм стилийн хар дом хийлгэсэн байна. Тэгэд мэдээж тэр ирийг өөрийн болгож авсан. Тэр хүүхдүүд нь эцэггүй хаягдсан. Тэр айлын ихнэр уйлаад хоцорсон. Яг нөгөө Монголын гараан 5 кинон дэр гардаг шиг. Гэтэ мэдээж ихнэр нь үхээгүй л дээ. Тэр хаягдаад хоцорсон хүүхдүүдийнхээ их үхээгүй л дээ. Тэр эмэгтэй өөрөө нас ороод дууссан байхгүй. Тэгэхээр таны хүн биш бол та бусдын юмыг битээ булаа. Таны одоо эд зүйл дээр ч гэсэн таних болох ёсгүй юм бол таних угаасаа л болохгүй. Танд өөрийн гэсэн лимит, өөрийн гэсэн өгөгдөлсөн зүйл гэж байдгийн энэ хорвоо дээр.
Таны идэх ёстой хэмжээ, өмсөх ёстой хувцсны хязгаар гэж байгаа. За энүүгээр болохоор хүмүүс ярьдээ өө би тэгээ даяанч болох юм бол буусан даагууд очиж суух юм уу? Өнөөдөр тэгвэл над мөнгө хэрэггүй. Би мөнгөний төлөө явах байл яг ажил карьер хэрэггүй. Үгүй шүү. Би ерөөсөө эд хөрөнгийг үзэн яддаггүй. Баян тарган байна, баян сайхан байна гэж гоё штэ. Хүн хүссэн хувцас аавна, хүссэн газар руугаа аялна, хүссэн хоолоо идэнэ. Өнөөдөр ямар хүсэл байна? Таваараа байж болно. Яахан мөнгийг үзэн ядна гэж. Мөнгө хөрөнгө биднэрт хэрэгтэй. Биднийг хөгжөхөд, бидрийг ая тухтай байлгахад, биднийг хорвоо дэлхийн 3D ертөнцийн сайн сайхан зүйлийг эдэлж мэдрэхэд хэрэгтэй. Эрдэм боловсрол сурахад хэрэгтэй. Гэхдээ зарим нэгэн хүмүүс мөнгө л авч ивэл хамаагүй гэдэг хар том хийж байгаа хүн чинь энэ ямар аюултай болохыг мэдж байгаа штэ. Гэхдээ нөгөө хөөхий хийлгэж байгаа хүн чинь энэ тухай мдээгүй мэдрэмжгүй байдаг учраас хийлгэрчдэг. За ингээ яагаад би хар дом, хар муухай юм бусдыг үзээд бус руу хар муухай юм хийс татгалзаад байгаа гэдэг шиг энэ бүхэн ерөөсө хариутай байдаг. Үндгүй юм гэж байдаггүй гэдэг шиг хар дом, энерги юм ч гэсэн хариутай байдаг шүү. Тэр танаас ямар нэгэн нөхцөл байдлаар хариугаа авдаг буцаагаад тэр эрийг таних болгоход тэр хар домын хүч тусалсан биш. Тэр нь ямар хий битүүд, ямар энерги байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Харж чадахгүй шүү дээ. Та мэдээж нүдэрээ харсан бол бараг айгаад ухаан алдаа тийм юм бараг бодохгүй байсан биз. Тэгэхээр ямар хариуг танаас буцаж авахыг та ерөөсөө мэдэхгүй. Таны аим нас ч үйж болно, эд хөрөнгө чинь ч үйж болно, хайртай эргэн тойрны хүн чинь ч үйж болно, ажил алавч чинь ч үйж болно, аваар осол эд эрхтэн чинь ч байж болдог. Тэгэхээр ямар ч нөхцөлд хизээж битгий хар дом, хар засал, хар муухай юм бити хийж байгаараа. За янз бүрийн зүгээр гим хооргүй дом, засал одоо хямроос эргээж гэдэг юм уу, сүлдээ дуудуулж гэдэг юм уу. За одоо юу гэдэг нэг янз бүрийн гимгүү заслууд байдаг шүү дээ. Болно. Тэрийг ерөөсөө хилээгүй шүү. Тэр биш шүү. Яагаад өнөөдөр гандуу ороод нэг сайхан сүсгэлээд бурханд мөргөөд ингээд за эсвэл одоо ямар шашин байж болно шүү дээ. Яагаад гэж болохгүй гэж тэр болно шүү. Одоо амьдралдаа болохгүй утгүй байгаа юм ингээд засуулдаг шиг болно. Гэхдээ хар домын бити хэрэгэл ямар ч юм дээр хар дом бити хийлгээрээ. Энэ ямар ч шашных байж болно. Энэ буцаад хариутай байдаг. За магадгүй нөгөө шашны чинь тэр хийж өгöd байгаа хүн бүх юмыг мэдж байгаа ч гэсэн мөнгнөөс болоод өнөөдөр одоо яа тий сүнс мүсээ худалдана гэж ярьдэн шүү дээ. Одоо сүнс нь байхгүй болсон ч юм уу сүнсний дуудлага сонсгоо болцсон. За эсвэл хар талын энергитэй тийм хүмүүс тэр ерөөсөө таныг өрөвдөж хайрлахгүй шууд хийж өгнө шүү. Мөнгө чи аваад хийж өгнө. Тийм юм битээ бэ. Таны хүн биш бол таны хүн болдгоо маа. Та хичнээн тэр хүнд хайраа ишлээ. Та хичнээн тэр хүнд бүх юмаа зориулаад та хичнээн тэр хүний хойноос гүүгээд ямар ч одоо драма тий хайрын драмагийн арга хэрэглээд ямар ч эрэгтэй хүнийг татах эмэгтэй хүнийг татах тактик хэрэглээд тэр таны хүн биш. Тантай энэ насандаа уулзрахгүй, тантай хамт байх эсгүй хүн бол тэр ямар ч юм хийсэн тантай хамт байхгүй. Тэр таны хүн байхгүй гэсэн. Тэгээ энийг зүгээр хүлээн зөвшөөрч тэр зүгээр 50% явуулчих. За окей. Би чадах бүхнээ л хэлээ окей тий. Зүгээр л 50% явуулчих. Тэгэл аянд л мартагдсан шүү дээ. Мартах арга чинь зугтах тусам мартагдахгүй. Хүлээгээд аав. Өөрийгөө зөвшөөр, өөрийгөө уурчил тэр тусам л мартагддаг. Тэгэхээр хар дом сүүлийн үед бол хүмүүс аюу хийлэгдэг болсон юм билээ. Энэ хариутай байдаг шүү. Тэгээд миний тэр ярьсан дүүхэн дээр нөгөө нэг хүний нөхрийг булааж авсан эмэгтэй чинь өөрөө тэрнтэйгээ хэдэн жил амьдарч чад өөрөө тэгээ гинтийн одоо тийм осол дороо насарцсан байдیں۔ Тэгээд мэдээж хүн одоо эцгээ алдах, эцгийг одоо нэг эмэгтэй хүн булаагаад авах, ер нөхрийн нэг эмэгтэй хүн булаагаад авахар тэр хүмүүс ч гэсэн одоо ямар хүнд нөхцөл байдалтай эдийн засгийн хувьд ч байд юм уу магадгүй ер нөхөр гэр бүлээ авч явдаг гэсэн бол тий. Тэгээд нөгөө гэр бүлтэйгээ харьцах, өөр хүүхдтэйгээ харьцах, өөр хүн дагаа явуучвал тэр хүмүүс яах вэ? Тэгээд тэр хүний үсэн сэтгэл зүй танд гоёыг хүсэхгүй шүү дээ. Юу гэж гоё юм хүсэхгүй. Тэгэхээр ингээд бас бусдыг одоо бити нэх тэгж байгаарэ гэж бас хүсмээр байна. За тэгээ манайхан болохоор одоо янз бүрийн бөө дээр очоод, янз бүрийн мэрэгч төлөгч дээр очоод, янз бүрийн ламнар дээр очоод ингээл дандаа ингэдэг те. Үгүй миний тэр ажил бүтэхгүй байна. Али тэрийгэ бүтээлэх маань хөө миний тэрийн юу бүтэхгүй байна. Ингээл яг тэглгүй л яг хүний амьдрал юм чи одоо нөгөө өөрсдийнхэн мэддэг хязгаараас даваад ирэх хүмүүс ч нөгөө нэг тийм чаддаг хүмүүс рүүгээ хандж байгаа. За энийг би ерөөсөө буруутгаагүй шүү. Байж болно бололгүй яах вэ? Тэр бүхэн та бүхэн тусалж ивэл бололгүй яах вэ? Хин хинийгээ өргөө дэмжээ тусалж ивэл тэрэн шиг сайхан юм хаа байх вэ? Гэхдээ та бүхэн ямарваа нэгэн зүн бэлгтэй тийм хүн дээр очихдоо би та бүхнээс нэг зүйлийг хүсье. Нэг асуултыг л тэднээс асуу. Бүр зорж асуугаарай. Би энэ төрөлдөө юу хийх гэж төрсөн юм бэ? Би энэ хүн төрлийг авахдаа ямар зорилготой төрсөн юм бэ? Би яагаад хүн болж төрсөн юм бэ гэдгийг асууж байгаарай. Энэ аюул чухал шүү. Яг тэр зүн бэлгтнүүд, яг тэр зурхаачд тийм ээ одоо ямар ч байж болно. Бирөөсөө anyways хэлээд байгаа шүү дээ. Ямар ч шашин, ямар ч одоо fortune teller одоо юу эдийн за бүр зүгээр л өөрийгөө тэгээ асуучих чинь нэг удаа.
Тэр тэд юу гэж хэлэх нь вэ? За магадгүй зарим лаг хүмүүс үүд шүү дээ. За би нэг бөө дээр очиж асуусан тэгж хэлжээ. Лам дээр очиж асуусан тэгж хэлээ. Хөзрийн мэрэг дээр очисон чи яг тэгж яг энэ гурав таарсан шүү дээ. Ингээл тэгдэж шүү дээ. Тэгэхээр ер нь яг ийм шашин гэдэг чинь харахад л ингээл өнгө нь өөр байгаа боловч яг таарах үндэ таарад олон төрлийн өөр хүмүүс өөр шашин шүтээ явж байгаа. Тэгэхээр яг цаад нэг цэг нь бол нэг ижил юм байгаа байхгүй. Тэгэхээр шашны маргаан хүмүүстэй бити хийж байгаараа. За тэгээ бас одоо манайхан ч бас айгүй ингэдэг болчихжээ. Сүүлийн үед их ууртай хүмүүс их байна. Хүмүүс маш их сэтгэл гутралтай байна. За тэгээ нэг нэгэндээ их муухан хандж гин. Тэгээ хүмүүсийг айгүй их муулдсан байна. Хүмүүст айгүй их хатаархтын байна. За энэ бүх сөрөг хандлагуудыг хүмүүс одоо ерөн шашинд ч юм уу ерөн сайн сайхан зөв энерги дээр хизээж бити тэгээ, бити уурлаа, бити хүнд атаархаа, бити хүнийг муулаа гэдэг идэг те. Тэгэхээр ингээ бид нар яг одоо ингээ хүн муулах хэцүү шттэ. Одоо хүнд атаархахгүй гэж би чаддгүй гэдэг. Энэ яагаад гэхээр эцэс энэ өөрөө тань л өөрт чи хор болдсон шүү. Та хүнийг муусгахад, та уурлахад, та хүнд атаархад, та хүнийг доромжлоход та энергийн төвшөнд одоо өөрөөсөө ялгарч байгаа давтамж гээрцийн төвшөнд хамгийн доод хэмжээ рүү унжийдэг. Тэгэхээр нөгөө муулаад байгаа хүнд чинь яг тодорхой хэмжээний үйлдэл энерги очино л доо, очино шүү дээ. Нөгөө хар илам, цагаан илам гэх монголчууд ярьдаг те очино. Гэхдээ тэрнээс илүү та өөрөө тэр танаас ялгаруулсан хар энерги нөгөө хүн дээр ч очиод нөгөө хүн чинь хамгаалтгүй ч гэдэг юм уу хүчгүй ч гэдэг юм уу за уучлал өршөөж чадахгүй нөгөө хүний чинь гимтэн за гимтэж чадахгүй ч уучлал буцаа тэр чинь тань дээр ирдэг. Хизээж хинвчийн атаарх. Зарим хүмүүс тэгдэж штэ. Хүүе энэ өстө нэрээ амар гой машин авчижээ. Энэ өстө нэрээ хизээ юм бийсэн. Би өстө энэ хүүхдээ хасна л мэдэн штэ. Энэ одоо өстө томорчжээ. Яагаад? Үгүй яагаад нэг хүн таны одоо эргэн тойрны чинь хүмүүс амжилтанд хүрээд баяжаад сайхан болоод бүгд инээгээд аз жаргалтай байвал та ч гэсэн тэр долгионд нь орно таны амьдрал ч гэсэн гоё болол бүтэн штэ. Та ингээл таны эргэн тойрны хүмүүс бүгд муухай ядуураад доошлол амжилтгүй болоод бүх юм дампуураад амьдралд нь ээж дараалал хар муухай юм орж ирэл бүгд тийм та ганцаараа үлдэх хүмүүстүнд ямар ах вэ? Ялгаагүй штэ бид нар ерөөсөө нэг л том энергийн тэр юм цохигдож нэвтэрч тэгж амьдарч байгаа. Тэр хин нэг нь баяжцсан байвал хин нэг нь бизнесийн амжилтанд хүрсэн байвал хин нэг нь он сурцсан бол хин нэг нь лаг сургуулийн тэтгэлэг авцсан бол хин нэг нь гоё машин авцсан болж гэдэг юм. Хин нэг нь алмаас шигтэйтэй бүгж авцсан. Хин нэг нь алтан эмэг бүгд зүүцсэн ч юм уу. Хин нэг нь өстө нэрээ амар дампуурж усна айгүй өндөр амжилтанд хүрсэн бол амжилт хүс талрах маа болоо штэ чи оо болоо хүмүүс тэгдэж ш миний эргэн тойрны тэр тэгч чинь гэж оо болоо штэ өстө тэгэл жаргалтай тэгэл юмдаа өрсөн бол өстө болоо би яг тэгж хүсэж чинь сэтгэлээсээ тэд атаархад яах юм тэр хүн мэдээж тэр амжилтанд хүрэхийн тулд тэр зүйлийг давахын тулд ямар их юу зовлон туулсан яаж тэрний ард чинь бид нар мэдэхгүй штэ за мэдчих болно л доо. Тэгэд нэг нь амжилтанд хүрсэн бол бид нар яагаад бусдынхаа хайр, ивэл, аз жаргал тэр сайн сайхан бүхэнд бид нар яагаад баясаж чадахгүй, яагаад талархаж чадахгүй юм бэ? Яагаад заавал одоо энэ ноото энэ өстө нэг л зөвөн аргаар баяцсан ч гэдэм үү? Энэ өстө тэгжэл баяцсан штэ гэл ингээл яагаад заавал бусдыг доош нь гэхэд ингээд энэ яг тэр хандлага, энэ habit одоо тэр за habit гэдэг чинь одоо юу гэж хэлмээр юм дээ? Муу зуршил ахгүй юу. Энэ муу зуршлаасаа та бүхэн ингээд салаараа гэж хүсье. Тэгээд өнөөдөр бол би та бүхэндээ бас ингээд айгүй удаан ярьчихлаа боллоо. Өстой уучлаарай. Та бүхэндээ ингээд хайрыг илгээж байна. Хайр дүүрэн байгаараа, инээмсэгэл дүүрэн байгаараа, гэрэл гэгээ, аз жаргал, сайн сайхан бүхэн одоо та нарын маань ингээд амьдралд орж ирээд ингээд бүх зүйл сайхан болоосоо тэгээд өөрт байгаа сайхан бүхнээ заавчлаараа миний утас дуурайд байна. Өөрт байгаа сайхан бүхнээ одоо бусдад хийж чадах сайхан бүхнээ ингээд хийж, бүтээж, одоо биелгэлж тэрний төлөө зүтгэж яваараа. Тэгээ нэгнийгээ айгуу гоё уучлаад тэр үзэн ядалтыг хайр болгоод тэр өшөө хорслыг уучлал болгоод тэр уйтгар гунийг аз жаргал болгоод ингээд хувиргаж чадаараа. Энд чинь ерөөсөө нэг л энерги байгаа шүү дээ. Өөр юм л хувиргах чад байгаа. Тэр хувиргах чадвар танд байгаа. За тэгээд хүнд мэдлэг боловсрал их хэрэгтэй. Мэдлэгтэй болоорой. Мэдлэгийн төлөө тэмүүлээрээ. За мэдлэг боловсролын хажуугаар хүнд хайр хэрэгтэй, зүрхээ чагнаж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хүн маш өндөр мэдлэг чадвартай, маш өндөр мэдлэгтэй, маш агуу хайртай болсон цагт энэ хоёр цогцлсон цаг супер хүн, нөгөө агуу хүн чинь нөгөө гол, нөгөө гэртээ харих юм чинь болд юм шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд
бодлын одоо хүч бол үнэхээр үнэ. Тэгээд дандаа альва нэгэн зүйлийг дандаа сайн сайхан юм руу ашиглаж байгаараа сайн сайхан зүйлд хэрэглэж байгаа. Тэгээ хар муу бүхэн бол альва нэг хар энерги, хар юм, хар хүч гэдэг бол хизээж тэр гэрлийг, тэр хайрыг ялч чаддгүй гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. Би бүр үнэхээр энийг бүр өөрийн бие дээр мэдэрч ирсэн байхгүй юу? Тэр хар муу бүхэн биш үү те, тэр гэрлийг хараад, тэр хайрыг хараад яг уу чамааг химлээл тал талаас чинь дайраал, айлгаал гэл эмоц өгөөл чамааг химлэх гээл янз бүрийн сөрөг юм явуулаад тэгнэ. Тэрэнд чи гинтэн. Одоо нөгөө бүтэн аяг байлгээд амсар чин сэтрэн чи цуурна. Гэтэ зүгээр битээ. Хар муу бүхэн хизээж гэрлийг, тэр хайрыг унтраад сүтгэж чаддаггүй. Хэвээ нөгөө гал байлаа гэдэг дотор нөгөө нэг цог үлддэг штэ. Тэгээ буцаад мод нэмэхээр нөгөө чинь дүрлцсэн том гал болдог шиг хизээж бүртэн унтрдаггүй шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд амьдралд янз бүрийн юм тохиолдог штэ. Өөрийгөө сайхан уучлаад, бусдыг сайхан уучлаад, алтаал үз, зоноол үз, муухай үе байсан л үз. Тэгээ тэр бүхнийг тавьж явуулаа. Заавал тэндээс гарах одоо арга техникээ олоорой одоо би ч биш зөндөө олон одоо бид нар чинь ийм гоё интернет хөгжсөн одоо эн чинь портал байхгүй юу портал тийм ээ нэвтрэх хаалга өөр ертөнцийн нэвтрэх хаалга байхгүй юу энэ интернет гэдэг чинь ерөөсөө портал юм билээ миний ойлгосноор тэгэхээр ийм порталтай ийм ертөнцид амьдарч байгаа учраас та интернет орчноос өөр одоо танд сэтгэлийг чинь өөргөх өөр одоо сэтгэл санаагаа эмчлэх тийм видео тийм хичээл юу вэ тэр бүхнийг та олж үзээрэй ганцхан надаар зогсох хэрэггүй тэгээд бас өнөөдөр заавал одоо миний энэ хилээд байгаа юм танд одоо таалагдаж болно, таалагдахгүй ч байж болно. Тэр өрөөсөө хамаагүй танд таалагдаа, танд гоё болоод миний зөвлөгөөг дагмаар байвал та дагаарай. Үнэхээр хүсгүй, үнэхээр таалагдахгүй байна гэвэл хамаагүй. Бүгдэнд нь хайртай, бүгдийг хүлээж авна. За тэгээ сайн байсан ч сайн, муу байсан ч сайн, бүх зүйл сайн гэд нэг юм гоё үг өгдیں۔ За тэгээд энэ үгээр өнөөдрийнхөө подкастыг төгсгөж байна. Тэгээд та нартай хайртай шүү. Хайрыг илгээе. Аз жаргал хүсье. За дараагийн дугаар хүртэл баяртай.